Сайн байцгаана уу? Smart Pro podcast-д тавтай морил. Манай подкастаар 21-р зууны бизнес болох network маркетингийн салбарт хувийн бизнесээ хэрхэн босгох, цаашлаад про болгох алхмуудыг тодорхойлон чиглүүлнэ. Хамтдаа байгаль орчиндөө ээлтэй, эрүүл жаргалтай гэр бүлийг зохицлоож, нэмэлт орлоготой санхүүгийн бие даасан байдлыг бүтээхэд Smart Pro таныг дасгалжуулах болно. Бизнесийг хөтөж болох энэхүү подкастын шинэхэн дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Өдрийн мэндийг хүргэе. За маш олон хүмүүс хувийн бизнес хийхийг хүсдэг. Тэгээд боловч ихэнх нь туршлагагүй. Тэгээд мэрэгжлийн бус мэдээлэл муутай. Тэгээд сайн зөвлөх байхгүй зэрэгээс олоод маш их ажиллаад хичнээн их авьяас чадвартай байсан ч гэсэн бага бүтээмжтэй үр дүн муу байгаад тэгээд нэг хэсэг хугацаа явж чад ихэнх маань ерөнхийдөө зогсдог. Тэгээд одоо энэ өсөл мөрөөдлөө орхидог байгаа. Тэгээд иймээс өнөөдөр яг энэ тал дээр бизнес эрхлэгчид маань одоо зөвлөгөө, хувийн амжилтын туршлага одоо хуваалцахыг хүсэж нэгэн хүчирхэг залуу бизнес эрхлэгч эмэгтэйг урьсан байгаа. Тэгээд зочин маань бол ихэнх маань одоо таних байх UA одоо консалтинг компани захирал Урангой. За сошиал медиа дээр бол Урангой алтан гэрэл гэж тэ энэ хаягаар байгаа тэ. Урангойгоо бол өнөөдөр урьсан байна. За ямар ч гэсэн та бүхэнд энэ подкастыг сонсож байгаа хүн болгонд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бас найз цогцлмогийнхаа урилгаар та бүхэнтэй тавчхан гэсэн өөрийнхөө борлуулалтын туршлага, алдаа оноо, за тэгээд гарааны бизнес, за тэгээд борлуулалтаа өсгөх, сошиал медиа engagement хийхтэй энэ талаар ярилцгаар ирсэн байна. За тэгээд юуны өмнө ингээд өөртөө байгаа нөгөө мэдлэг чадвар туршлага бусдад хуваалцна гэдэг өөрөө одоо асар их тийм тэгээ бахархмаар үйл явдал юм шиг санагддаг. Надад бол хүмүүс ингээд юм мэдээд ирэхээр ингээд тэрийг хумдаг штэ. Ингээд айл болох бусдаас нуудаг те. Ганцаараа л амжилттай байхыг хүсдэг бол манай Оронгойгийн мань онцлог болохоор яг тэр өөрийнхөө тэр туршлага дээр ингээд харамгүй юу ингээд хуваалцдаг. Ингээд уулз хоолгоо ингээд гоё мэдээлэл аваад тэгэл Оронгойгоос нэг гоё тийм инспирэшн авдаг байхгүй ингээд эсвэл бол надад нөгөө декор зааж өгсөн штэ. Гэрээ ингээд ягаар ингээд баймар декор юмнууд бэлтээд ширээ мэрэг бас гоё амжилтгаа тэг хичээдэг болж байгаа тий. Тэгэхээр бас яг энэ болгоныг бас ингээд илүү ч олон хүмүүстийг бизнес эрхэлж байгаа энэ салбарынхаа хүмүүстээс одоо хүрхийг болол хүсэж өнөөдөр урьсан байгаа. За тэгээд эхний асуулт гэвэл Урангой минь нэг сошиал нэг үгийг бичсэн байсан. Энэ нэлээд хэдэн сарын өмнө. За хэрвээ чи өөрийн борлуулж буй зүйлдээ дурлаагүй болвол ерөөсөө чи одоо борлуулж чадахгүй ямар ч цаг хугацаа зарцуул сургалтанд сууж мэрэгчлэлтэн болоод те хичнээн мундаг одоо мотивац авсан ч гэсэн одоо 3 суур ойлголтыг мэдгүйгээр борлуулах боломжгүй маа гэд. Чи нэг ийм үг тэгээд хойш нэгэд өргөжлүүлээд ярьсан байгаа. Тэгэхээр энээс эхлэх үү. Яг тэр 3 суур ойлголтод юу байсан юм болоо. Тэгэхээр нөгөө нэг эхний юун дээр нь бас коммент хэлмээр санагдлаа л та. Тэр нь одоо хүмүүс ч юм хоёр төрлөө байдаг байхгүй. Extrovert хүмүүс, introvert хүмүүс илүү гадагшаага дотгошоогоо. За борлуулалтыг хийхин тулд яаж нэхэр зэрэг ингээд тийм giving одоо өөрөө ингээд мэдж байгаа маа ярьдаг ч юм уу эсвэл ер нь тийм extrovert чам тийм гадагшаага талтай хүмүүс борлуулалтыг илүү сайн хийдэг. Тэгэхээр одоо ингээд яг манай цогцлмаа манаас нөгөө найз болохоор илүү байнга уулздаг болохоор ингээд уулзах болгонд ингээд тийм мессежүүд өгсөн гэж байгаа боловч нөгөө талаараа угаасаа нөгөө нэг борлуулагч хүн чинь хүнд ингэж юм тайлбарлаж ярьсаар байгаа нэг юм туршлага тийм нэг одоо юу дадал зуршилтай болчтой юм бэлээ. Тэгэл тэрүүгээрээ л илүү тэр манаас борлуулалт маань амар нөлөөлдөг. Тэгээд борлуулагч байханд бол хамгийн түрүүнд нийлэх гэж байгаа мессеж нь болохоор extrovert төрлийн хүн байх хэрэгтэй. Айгуу гадагшаага юм ярьдаг. Бас тэгээд одоо тэр ярьсан юм маань ингээд цаашаа ингээд хүнд хүрч чаддаг ч юм уу те. Тэгжиж илүү борлуулалтыг амжилттай хийдэг. Тэгээд ялангуяа тэр борлуулж байгаа бүтээгдэхүүндээ дурлах, борлуулж байгаа зүйлээ мэдрэх гэдэг чинь дахиад туршлага хэрэгтэй болдог. Тэрнээс бид би бол одоо ингээд энэ ороод хэлдэг бүх байрыг мэдэхгүй штэ. Тэднийг сайн мэддэг бол яриад байгаа юм биш. Гэхдээ маш олон байруудыг орж үзээл өдөр болгон энэ ажлыг хийсээр хагаад нэг юм 6 дахь мэдрэхүү шиг юм ингээд хүнд хөгжөөд тэгээд тэр шийдвэрүүд маань ингээд зөв байгаад хүнд хүрэх тэр ингээд мэдрэмжүүдийг харсаар байгаа л тэр маань зөв болж байна. Тэр зэрэг туршлагатай байна гэдг нь өөрөө яг тэр харилцаанд л маш их ороод авах хэрэгтэй байл л дээ. Банк нэг үйлчлээ давтахыг хэлээд байна гэсэн үг тийм. Яг одоо жишээлбэл танах одоо ингээл яг амгийн бүтээгдэхүүнийг борлуулж байгаа бол тэрийг маш олон борлуулж үзэх хэрэгтэй, өөрөө хэрэгжилж үзэх хэрэгтэй. Тэгэл тэрийг өдөр болгон л хийгээд байгаа юм бол тэр чинь одоо нөгөө борлуулалтанд чинь нөлөөлнө гэсэн. Тэрнээс одоо ингээд нэг юм нэгдлээ, нэг юм нэг гişүүн байлаа гэд зүгээр
тэр бодол чинь толгомжтой байгаа болохоос үүдэл болж гарахын тулд тэрийг маш олон давтамжтай хийх хэрэгтэй л дээ. Яг өчигдөр би яг чиний үгийг харчаад яг нэг юм ботсон нөгөө яг та борлуулж байгаа зүйлдээ дурлаагүй бол гэдэг үг байгаа даахгүй. Тийм бид нар яг тэр нөгөө хүмүүс ингээд дуртай дурггүй те. За энэ нэг бок, энэ нэг бол савунч гэдэг юм. Энэ бодлыг витамин ч юм уу өөрөө нэг дуртай бишээр тэр их хвчлэн яалаа юм шиг үүрч хийдэг те. Тэгээ би энийг бодчиход бас өөртөө нэг юуж болгосон юм бэр эмэгтэй хүн өөртөө дурлахгүй л ер нь тэр хүнд өөр хүн эрэгтэй хүн бас дурлахгүй юм шиг те. Ингээд айгүй олон юмыг ингээд чи ингээд зангидсан ч өгч юм шиг те. Тэгээд одоо тэгэхээр оронгоо минь өөрөө зарж байгаа үйл хөдлөлгүүдтэй дурлаж одоо чи борлуулад байна гэсэн үг тийм үү? Би хүмүүстэй харилцах өөрөө их дуртай. Одоо ингээл тийм ч юм ийм ч юм гэхээр харьцангуй ер нь гүгээд очдог талтай хүн байхгүй. Тэгэхээр хүмүүстэй харилцах дуртай хүн чинь яаж нэхэр хүмүүсийн харилцаанд ороод тэрэндээ л илүү дуртай байгаад байгаа юм л да. Тэгэхээр би бол одоо хийж байгаа ажилдаад илүү дуртай байх тийм. Одоо энэ хүндээ гэж хэлэхэд юу яадаг штэ ингээд хүн чинь ингээд дасч дууралдаг штэ тий тэрнтэй адилхан ингээд нэг имийг гэсэн олон дахин ингээд тэрэндээ ингээд автчихдаг байхгүй юу. Тэг хамгийн гол нь тэгэж дуралтлаа хүн тэрийгэ зогсоохгүй байх юм бол энэ борлуулалтанд илүү тусалдаг юм шиг санагдсан. Би бол хүмүүстэй харилцах амар дуртай. Хүмүүстэй юм ярьж суух намайг бол одоо тийм юмгүйгээр бол төсөөлөх аргагүй. Тэгэл энэ одоо хүмүүстэй ярилцах дуртай маань эхлээд сошиал медиа дээр гарч эхэлж байгаа тий олон хүмүүстэй харилцаад. Тэгээ дараа нь энэ маань ингээд real estate business болоод явхад бас л энэ маань ингээд нэг хийх дуртай юм маань болчиход байгаа юм л да. Тэрнээс бүтээгдэхүүнүүд маань байнга солигдчихэдэг. Нэг өдөр офис болно, нэг өдөр барилга болно, нэг өдөр газар болно, нэг өдөр ингээд агуулгач болт юм уу тий. Тэр зэрэг нөгөө нэг яг борлуулж байгаа бүтээгдэхүүнтэй дурлна гэдэг бол яг миний ажилладаг зах зээл дээр бол хэцүү. Тэгтээ яг энэ харилцаанд хүмүүстэй харилцах дуртай байна гэдгийг л илүү одоо даваа тал болоод идэм болов. Тэрөө нөгөө яриад дуртай өнгөрсөн 3 зүйл суурь ойлголтыг ойлгохгүй бол ингээд энэ салбарч явхад хүндээ гэсэн мэсэн тий. Тэгэхээр бидний хувьд бол ихэнх нь ерөөсө борлуулалт юм биш дандаа өөр мэрэгчлийн хүмүүс орж ирдэг багш эмч гээл те шал өөр төрлийн хүмүүс орж ирдэг учраас тэр хүмүүст энэ 3 суурь ойлголтыг хэлж өгөөч аа шууд. За яна чан миний пост энэ би одоо дараал мараал энэ мартаад зүгээр ерөнхий өөрийнхөө л юу яч үү. За би яг нөгөө нэг миний бичиж байгаа постууд бол дандаа үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байдаг. Тэгэхээр би зүгээр танаа бизнест хэрэгтэй болов гэсэн өөрийнхөө хувийн зүгээс хитэн зүйлийг хэлж өгч бодож байна л да. Ялангуяа одоо ингээд өдөөцөд мэрэгжлийн бүтээгдэхүүн би яагаад энэ юутай их ойрхон бэ гэхээр зэрэг манай ээж маань өөрөө яг юм ахуй мэрэгжлийн бүтээгдэхүүн үйлдвэртэй ариун гээд нөө салфетикны үйлдвэр одоо ингээд 20 жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ийм үйлдвэрлэл байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ахуй мэрэгжлийн бүтээгдэхүүн дээр хүмүүс яаж сонголт хийдэг гэдгийг би ингээд гэр бүлийн хаан туршлагаар ерөөхдөө мэддэг. Тэгээд ерөөсөө хамгийн чухал зүйл бол тухайн бүтээгдэхүүн чиний амьдралд өөрчлөлт авчрах хэрэгтэй. Ямар нэг байдлаар. Жишээлбэл манай гэр бүлийн бизнес ариун гэдэг салфетик, бид нар ариун гэдэг салфетикийг үйлдвэрлэсний ачаар тэр үйлдвэрээс одоо тэр үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд гэх юм уу тэр одоо үйлдвэрээс орсон ашиг орлогоор би өөрөө гадаад их сургууль төгсөөд ингээд Монголд ирээд бизнесээгээ явж байгаа тийм. Тэр зэрэг тэр бүтээгдэхүүнийг ингээд тэр бүтээгдэхүүн чинь ингээд миний амьдралд нөлөөлөл мэдэрсэн байгаа байхгүй. Тэр зэрэг өөрөө тэр тухайн бүтээгдэхүүндийн одоо тухайн тэр бүтээгдэхүүнийхээ чухал гэдгийг ойлгох нь бас аюул чухал аа. Чамд ямар үр дүн ирээдүйд өгөх вэ гэдэг бас ойлгох хэрэгтэй юм шиг аа. За хоёрдугаарт нь гэх юм бол одоо яг нөгөө борлуулж байгаа бүтээгдэхүүний чинь хэрэглэгчид яаж хүлээж авч байгаа гэдэг тэр сэтгэл зүй ерөөсөө энэ дээр л нөгөө эрэлт нийлүүлэлт гэдэг юм чинь байгаа юм л та. Чи эрэлтгүй газар яаж нийлүүлэлт хийгээд хийхэд хэцүү. Эрэлтийг үүсгэж харин болдог байхгүй. Жишээлбэл огт саван хэрэглэдэг хүнийг чи саван хэрэглэдэг болгож болно. Тэгтээ савангийн эрэлт Монголд байхгүй бол ямар нэгэн арга хэрэгжилж ич тэр эрэлтийг үүсгэх байхгүй. За магадгүй одоо үйл хөдлөх хөрөнгө огт зардгүй хүн зарж үзээгүй хүн үйл хөдлөх хөрөнгөний салбарт орлоо гэж бодоход тухайн үйл хөдлөх хөрөнгөний эрэлтийг үүсгэхэд бол дахиад нэг арга хэрэглэх хэрэгтэй. Миний хувьд хэрэгжүүлсэн арга нь сошиал медиа байсан. Илүү нөгөө нэг сонингийн зар дээр байдаг байсан үйл хөдлөх хөрөнгөүүдийг сошиал медиа руу гаргаж ирж борлуулах байсан. Тэр зэрэг эрэлт нийлүүлэлт гэдэг юмыг мэдгүйгээр борлуулалт хийнэ гэдэг аягүй хэцүү. Одоо жишээлбэл чамдар ч гэсэн анзаардаг байх л та. Одоо огт ийм тариа хэрэгэлдэггүй хүнд ингээд одоо жишээлбэл юу гэдэг Nutrilite-ийн нэг бүтээгдэхүүнийг борлуулахад бол мэдээж хэцүүтэй. Ямар нэгэн тэр хүний чинь ингээд нэг триггер одоо энийг хэрэглэхгүй бол болохгүй маань гэдэг тэр аргыг одоо олон янзаар төрүүлэх хэрэгтэй болно тий. Тэр зэрэг хоёрдугаарт нь бол хоёрдугаар чухал зүйл нь болохоор зэрэг юу яах хэвээр хэрэглэгчдийн сэтгхүүгээр яг тухайн бүтээгдэхүүнийг үнэхээр сайн уу муу юу гэдгээ одоо мэдүүлэхийн тулд ажиллах хэрэгтэй. Яг нөгөө яагаад хэрэглэх хэрэгтэй гэдэг юм л одоо бид нар сайн өгөх хэрэгтэй юм ба штэ ерөнхийдөө. Тэн дээр л нөгөө яг эрэлт нийлүүлэлт маань үүсэж байгаа. За тэгээд 3 дахь
хэрэгтэй байж магадгүй зүйл нь бол би энэ дээр сошиал медиаг хэлчмээр байна. Яагаад тэгэхээр өмнө бид нэр за 1980-аад онд ч юм уу бизнес хийдэг байсан бол биднэрт нэг агуулгах байр сав хэрэгтэй, лангуу хэрэгтэй. Тэгээ тэнцэнэ бид нар бүтээгдэхүүнээ байршуулад тэрийгэ борлуулна тийм. Одоо бол бүх юм сошиал медиа болсон. Нөгөө нэг зах зээл чинь бүгдээрээ Facebook хэрэгэлдэг болсон. Энэ Facebook дээр одоо өнөөдөр Монголын нийт худалдаа авагчдын бараг 80-90% нь тэр чигтээ ингээд яг гар утсаа үзээд юу гарчих болоо гэж хараа сууж байдаг байхгүй. Тэрэн дээр бүтээгдэхүүнээ байршуул чадах юм бол тэр хүмүүс худалдаа авалт юм. Тэр сошиал медиагийн одоо ач тус нөлөөлөх юм бол айгүй их байна л та. Жин одоо би бол яг чамтай адилхан цаг хугацаа гар утсан дээрээ зарцуулдаг байхгүй. Тэгтээ яг нэг үйл хөдлөл хөрөнгөний үнийн дүү өндөр болохоор тэнд хамгийн багадаа 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж лээдэг. Ямар сонин сэтгүүл юу ч одоо хэрэггүйгээр тэгэхээр энэ сошиал медиа гэдэг имийг зөв ашиглаж чадах юм бол ялангуяа яг энэ бодиттой бүтээгдэхүүн борлуулж байгаа тэрний аг үр дүн нөлөөлөл сайн тал давуу тал тэр болгоныг илүү ингэж тод томрооноор харуулж бусдаас илүү болгож харагдуулж тэрийг нөгөө зах зээл дээрээ байршуулж тэр чинь ингээд борлуулалтанд бол нөлөөлнө. Тэгэхээр хүмүүс бол ихэвчлэн хэрэгэлдэг. Хэрэглэх хэрэггүй ашигладаг болчих юм бол яг тэр сошиал медиаг үр дүн гэлээ сайн мэдэрч хэлж байгаа л та. Бизнестэй яг одоо зөв одоо нэг түүлс олгож ашиглаа багаж хэрэгсэл гэдэг ааш. Хүмүүс болохоор ингэж яддаг ш. Нэг сонин дээр очиж нэг телевизээр очиж ярьцлага өгөх гээд мөнгө төлөөд эсвэл ингээд сонин дээр очиж зар гаргах гад ч юм уу те. Гэтэл яг таны өөрийн чинь хувийн Facebook орон зай ололыг хамгийн үнцэнтэй тэр нэг багаж хэрэгсэл чинь те гадагшаа харах шаардлагагүй нэ. Айлаас ирэхээр авдраа авах юм ба штэ те. Гэхдээ ерөөсөө хүн болгоо ингээл гар утсаа авахаа суужаа гээл төгсөөлөд бодолтой. Тэр хүн дим зарах тийм хэцүү биш байгаад тий. Яг энэ гар утснаас судалдаа авалт хийх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг л одоо зүгээр л өөрөө чи алган дээр байгаа энэ жижигэн дөрвөлжин ямиг жоохон бус хүмүүсээс илүү ашиглах юм бол энэ яа гарахгүй борлуулалт чинь таслана. Ганцхан би ч одоо энийг яриад байгаа юм биш. Янз бүрийн борлуулалтын сургалт хүмүүсийн одоо ингээд борлуулалтын арга барилыг хараад явж байна л да. Тэгэл ерөөсөө хичнээн ч ном уншсан, хичнээн ч докюментари кино үзэж подкаст сонссон. Ерөөсөө л бидний ганц хэлээд байгаа юм ерөөсөө social engagement буюу social reach гэдэг юмыг л өсгөх хэрэгтэй гэдэг. Одоо нэг Kyle Jenner гэдэг байдаг шүү дээ тийм. Одоо нэг Kim Kardashian гэдэг. За. Тэгээд тэр чинь self-made billionaire гэдэг ганцаархнаа тэр саяхан тэрбум доллартай яс ингээ Forbes сэтгүүл дээр гарч ирсэн. Тэгээд нэг асуулт асуудаг байхгүй юу? Чамаг чи яагаад ийм амар баяа, ийм амар амжилттай болчихоо гэдгсэн чинь I have a good reach гэдэг байхгүй юу? Тэрний үсэг вэ гэхээр зэрэг нөгөө нэг чиний бичиж байгаа пост чинь олон хүнд очиж байгаа тэр reach гэдэг юм нь айгүй өндөр. Энийг бол одоо ингээд яг social media-г маш их хэрэглэдэг хүмүүс л ойлгоно гэхээс чинь одоо хэрэглэдэг хүмүүс бол бүр ойлгохгүй. Одоо шууд биднийхаар одоо энгийн үгээр хэлэх юм бол би маш олон надад даагчтай олон найзлал гэсэн үг юм байна тийм. Миний мимиг би маш олон хүнд хүргэж чаддгаа л гэсэн үг. Тийм. Тэгэл угаасаа одоо энэ 21-р зууны яг одоо бидний амьдарч байгаа энэ нийгэмд тэр хүмүүс тэр юмаа хүргэх гэдэг чинь л өөрөө хамгийн том юм нь болчиход байгаа. Энийг л одоо бид нэр ингээд яахан муухраар тайлбарлах юм бол Facebook-ээс хэрэглээл гэж лээд байгаа байхгүй юу? Бид нар нөгөө за урангой маань болохоор өөрөө яг social influencer гэж ярьдаг те. Social ингээд үе дундаа манлайлдаг яг энэ салбартаа бас бусдтай ингэж манлайлдаг нөлөө үзүүлдэг ингээд одоо нөлөөлөгчтэй нэг. За тэгэхээр ингээд бидний хувьд ингээд миний хувьд улс төрийн салбарт ажилласан. Тэгэхээр одоо улс төрчд маань бол яг өөрийгөө рекламдах ч юм уу те нөгөө мөрийн хөтөлбөрөд одоо төвшүүлэх ч юм уу тийм зүйлстэй одоо social media гэдэг зүйлийг түлхүү ашигладаг бол яг энийг энгийн хүн яг зөв зөвлөд одоо нийгмийн сайн сайхны төлөө ашиглах юм бол айгу өндөр үр дүнтэй санагддаг. Тэгээ яг ингээд утгаар нь одоо ашиглаж байгаа юм бол яг миний одоо үе дунд урангаалтай. Тэгээд сошиал ингээд одоо ашиглаж байгаа юунаасаа одоо бас энэ төр чинь давуу талууд байгаа, сул талууд байгаа тий. Тэгэхээр эннээс бас хуваалцаж яа тэгэхээр дөнгөж эхэлж байгаа хүмүүс айгу алдаа гаргадаг. Тэгээ тэрнээс алаа бууж өгчдөг штэ ингээд ер нь эвгүүн байна гэл зарим хүмүүс ингээд хэрэлдээд ороод ирэнгүүт ингээд зогтцдаг ч юм уу тий. Одоо тийм жоохон муугаар хэлэхэд зүр мөнгөгүй бай гэлтэй нь штэ хүмүүсийг тийм. Хүн чинь ингээд нэг асуудал гараад ирэхээр тэрийгэ давах одоо thrive гэж хэлдэг штэ. Тэрийгэ ингээд тэр асуудлаа би одоо ингээд мөнгөгүй болчлаа. Би одоо ингээд өөрийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй. Би хүссэн юм худалдаж авч чадахгүй. Би яг мөрөөдлийн амьдралаар амьдрч чадахгүй байх гэл өөртөө ингээд нэг тийм үе гарч ирдэг штэ. Тэр үед яадгүй гэхээр зэрэг хүний толгой хамгийн сайнаар ажиллаж эхэлдэг. Хүмүүс болохоор зэрэг асуудал гарч ирэнгүүт л миний хувь заяа амьдрал гэж боддог штэ. Тэгхгүйгээр л илүү тэрэн дээрээсээ ингээд аваад өөр ямар арга зам байна гэд ингээд хайх юм бол аюу ол арга замууд байдаг л та. Би ч одоо яг гадаадаас ирээл тэгэл маань бурхан болцсон ээж маань
ээжтэйгээ жоохон үл ойлголцол ихтэй. Би ч нэг олон жил гадаад байц айгуу дураараа тэр нөгөө Монголын юм монд ингээд таардгуу. Тэгэл тийм байж байгаа. За надад ерөөсөө хинж туслах хүн байхгүй мэн гээл тэгэл юм ямар нэгэн борлуулж ижил бид нэр угаасаа мөнгө олно шүү дээ. Одоо цаг хугацаагаа байна уу, мэдлэг боловсрол байна уу, мастерын зэргийг байна уу, цалингаа байна уу, хөдөлмөр байна уу, ямар нэг юм дандаа л бид нэр зарж амьдарч байгаа. Тэгээд ямар нэг юм би зарж борлуулж ижил тэндээсээ орлоготой болох гэдэг. Тэгсэн чинь зах зээл нь ингээ утсан дээр байгаад байдаг. За би юу борлуулах вэ? Ингээл хамгийн түрүүнд өөртөө байгаа нөгөө нэг гадаадд байгаа монголч тэндэг байсан монголчуудаа ажил зуучлахаас эхлээл тэгэл явандаа нөгөөх нь үйл хөдлөл хөрөнгөлөө хөтлөөл ингээд явцсан. Тэгэл тэр үеэс эхлээл за би өрөөсөө надад Монголд ямар их сургуулийн найз авах ш би Монгол их сургууль төгсөөгүй 10 жилийн найзууд маань үжээ танихаа болцсон тий. Тэгэл одоо би яана гэж яг тийм асуудалд орсон. Тэгэл яг тэр үеэсээ эхлээл за энэ ерөөсөө Facebook-ыг ашиглая. Энд чи угаасаа зөндөө олон хүмүүс байд юм чи ингээл хэлээ явцсан байхгүй. Тэр нүн хүн өөрөө нэг тийм гарцаагүй байдалд орох хэрэгтэй юм шиг байгаа. Жохон муухай сонсогдох байх л та. Гэхдээ яг одоо ингээд эсвэл өөрийгөө хүн харьцуулах хэрэгтэй. Энэ яагаад сарын 10 сая төгрөгийн орлоготой хаад би ингээд яагаад яг адилхан гартай хөлтөд тарихтай адилхан Facebook ухдаг байжиж ингээд суугаад байгаа ингээд өөрийгөө ингээд мотивацжуулаад. За эсвэл бүр өөрийгөө мотивацжуулах янз бүрийн арга байгаа. Жишээлбэл одоо амгийн нэг систем нь яг тийм санагдсан байхгүй нэг гадагшаа явахаар ингээд хүмүүсийг ингээд оноо өгөөд ингээд явдаг тий. Одоо нэг cruise trip явдаг. Яг тэр шиг одоо ингээл би бол өөрийгөө айгуу тийм гоё юмар мотивацжуулдаг байхгүй. За би одоо яг тийм цүнх аавна. Тийм готл аавна. Би тийм машин аавна. Тэгжиж л одоо миний ингээд санаа амарх га. Тэрнийхээ төлөө ингээд амар ингээд хичээгээл авж байгаа болохоор зэрэг би ингээд өөрийнхөө expenditure те ингээд өөрхөн зарж байгаа бүх юмд айгүй ингээд дуртай ингээд бүгд амар үнэтэй олсон байдаг байхгүй юу. Тэгээд тиймэрхүү ямаар ингээд өөрийгөө мотивацжуулаад тийм савгийн төлөвлөгөөтэй байх юм бол борлуулалтанд айгүй тусалдаг. Одоо ингээд Ryan Serhant, Grant Cardone гэл Gary V ингээл амар олон мундаг хүмүүсийг би айгүй олон жил дагч юм л та. Тэгээд тэд нэр юугаасаа хамгийн мөнгө олоход борлуулалт гэхэд хамгийн чухал зүйл нь юу гэхээр financial mindset буюу бид нэр яг ингээд нөгөө борлуулалтын таргетыг тавих хэрэгтэй. Одоо зорилтод бүлгээ тий. Бүр яг тавих хэрэгтэй. Тэрийг тавихгүйгээр яг тэрийг affirmation хийхгүйгээр бол тэр борлуулалтанд хүн хүрдгөө байна л та. Одоо жишээлбэл нэг сарын 2-3 сая төгрөгийн орлоготой юм бол тий ингээл яг сая төгрөгөө өөртөө зарцуулаад сая төгрөгөө зээлэндээ өгвөл ингээл окей амьдраад байгаа байхгүй юу. Тэр зорилгоо нэмхийн тулд дахиад өөртөө том зорилго үүсгээл тэр мөнгөнд тооцоо гаргал. Жишээлбэл манай компани дээр анх ажилд орж байгаа хүмүүсийг би яг 1 жилийн дотор санхугийн ямар төлөвлөгөөнд хүрмээр байна бичээд ир гэдэг байхгүй юу. Тэгээ нөгөөд чинь яг нэг сургалтын төлбөрийн зээлээ төлнө. Нэг нь одоо cruise машинтай нөгөө нэг Harrier машин авах байсан. Нэг нь iPhone-ы хуучин загвартаа шин загвартаа авах байсан. За нэг нь юу гэдэг хүүхдийн сургалтын төлбөр гэдэг ч юм уу иймэрхүү зорилгоо тавиад ороод ирдэг байхгүй. Тэгэл тэднийг ингээл бодоод үзэхээр өсрөл нэг 40-50 сая төгрөг эсвэл нэг 100 сая максимумдаа нэг тийм хэл зорилтын төлөө хүн өөрийгөө ингээл амар удаан хугацаанд тэрийгэ бодож ингээд хийд юм өнгөрөөдөг. Тэр бүх нийт үнийн дүнгээ бичиж яагаад яг 12-т хуваагаад жишээлбэл за нэг 50 сая төгрөгийн байлаа гэхэд өсрөл 3-4 сая төгрөгийн илүү орлого олчих юм бол тэр зорилго ганцхан жилийн дотор биелүүлж болж байгаа байхгүй. Яг ийм одоо санхүүгийн төлөвлөгөө гаргахгүйгээр борлуулалт ихэд айгүй хэцүү. Тэгэхээр зэрэг as a company яг компаниараа ингээд нэг юм нэгдсэн зорилго тавиад тэр зорилгоо бүх ажилчид дундаа ингээд хуваагаад тэгээд манай одоо үйл хөрөнгөний борлуулалт явдаг. Тэгээд тэр одоо нөгөө нэг зорилттой хүрсэн хүмүүстэй мэдээж шагналал урамшуулал одоо самбар мамбар дээр зургийн тавих ч гэдэг юм уу тиймэрхүү мотивац өгөөд явдаг л да. Тэр зэрэг хувь хүний өөрийнх нь тэр санхүүгийн төлөвлөгөө гэдэг юм хүн болго өөртөө гаргачих юм бол амар болно. Борлуулалтын төлөвлөгөөний тухайд тий. Жишээлбэл одоо сарын 2 сая төгрөг олж байгаа хүн сарын хагас шууд 5 сая болгохын төлөө тавиал тэрний төлөө юу хийх вэ гэдгээл бодоход л болчихж байгаа байхгүй юу. Яаж борлуулах вэ гэхээсээ илүү тий. Багаар ерөнхийдөө төлөвлөгөөтэй ажиллах нь шүү дээ. Ер нь бол харахад ер нь ихэнх компаниуд борлуулалтын төлөвлөгөөгүй явдаг. Ер нь бол дийлэнх компаниуд ер нь л яг хөө сүүлийн үйл хөдлөлийн салбар эдгээр бол өөр ахлаа. Тэрнээс яг үйлдвэрлэлүүдийн хувьд эдгээр жоохон төлөвлөгөөний хувьд баг дээ. Тэрэн дээр хүрхэд илүү жоохон нэг цаас талдаа яваад ах шиг санагддаг. Гэтэ мэдгүй би их олныг мэдгүй шүү дээ. Миний харж исэн цөөхнөө тий. За тэгэхээр урангойгийн хувьд бол яг жилээр нь хийж хүмүүсүүд оруулах юм байна. Тэгээ өөр нөгөө орж ирж байгаа тэр одоо залуучуудаа яаж сургаж байгаа вэ? За сурахт ч бас нэг удаан процесс байдаг байхгүй. Ялангуяа real estate-ийн үйл хөрөнгөний борлуулалтын дээр миний хувьд бол айгүй тийм өлсгөлэн хүмүүсийг авах дуртай. Одоо юу гэдэг
амжилт hungry те нэг амжилтын төлөө өсгөлөө шүү дээ. Тэрнээс одоо хоолны өсгөл юм бол биш. Тэгээ илүү ингээл би ингээл амжилттай ажилламаар байна. Би тэгмээр байна гэсэн тийм чин хүсэлтэй хүмүүсийг аваад янз бүрээр ялангуяа борлуулалтын хүмүүсийг бол ийм 3 түвшин сургаж байгаа юм л та. Эхлээд нөгөө хүнийгээ таних процесс байна те. Боломжийг өгөөд таних 1 2 3 сар. За дараа нь боломжийг нөгөөд одоо нөгөө удирдлагаар хангаж өгөөд нэг хэдэн сар хараад тэгээ тэрний дараа одоо жинхэнэ нөгөө хүнийгээ одоо сорж эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр яг монголчуудын хэв шинж болохоор ямар байдаг вэ гэхээр зэрэг яг нөгөө бид нар чинь нэг тийм орос гаралтай боловсролын системээр сураад тархинд нь нөгөө нэг мэдээлэл аваад тэрийг хэрэгжүүлэх процесс нь ер нь тийм нэг заангуу, захирангуу тийм байдаг. Америк ч юм уу гадаадын орнууд ч ер нь хүнийг юм ингээ өөрөөр нь ингээ хөгжүүлээд байдаг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тухайн хүн өөрөө ингээд яг тийм Монгол школтой гэх юм уу одоо яг тэр боловсролын системээр одоо би ч гэсэн тийм хүн байхгүй явж байгаа ийм хүмүүстэр бол айгүй сайн зааварчилгаа өгөөд айгүй сайн юу яах хэвээр одоо ингээд нэг бүрчлэн ингээд хичээл зааж байгаа юм шиг заах хэвээр юм билээ. Тэгээд одоо юу гэдэг тэр бүтээгдэхүүнээ өгдөг ч юм уу боломжуудаа ингээд дээрээс нь нэмээ явахаар арай нэг үр дүнтэй байгаа юм. Бид нэрийн харна туулж ажиллана гэж ярьдаг. Гэхдээ нэгээр нь туулж ажиллах тийм бахтай ер нь бол ихэнх хүмүүс нэг юм заавал хилүүлж хийж хийдэг. Эсвэл нэг инк тэг гэхээр л хөдөлдөг нэг юм дандаа нөгөө жоохон дээрээсээ тушаал аваа сурцсан юм шигтэй. Тийм байдал ажиглагддаг. Тийм тэгээд мэдээж би бол ажилчдтай амар хайртай хамтарч ажилладаг хүмүүстэй бүгдэнд нь энэ хүмүүс ингээд би чинь тийм туршлагатай бизнесмен биш тийм туршлагатай удирдагч биш тэгсэн мөртлөө ингээд над дээр ажил хийгээд ирж байгаа тэр сэтгэлийг нь бодохоор би бүр амар бас баярлалтай. Тэр хүмүүс чинь тэгэл том компаниудад ажиллах боломж байх чи ингээ яг намайг зориод манай хайг зориод ирж байгаа болохоор илүү ингээд нөгөө хүмүүсийн санхүүр нь ингээ айгууг ороод идэг. Тэр бол миний яг сул тал л та. Ингээд манай ингээд нэг ажилтаа ингээд өндөр комишн авлаа гэхэд би чи наатах одоо яг юунд зарцуулах чинь гэдэг ч юм уу ингээд жоохон хүний асуудал руу ингээд ороод тэгэл буруу шийдвэр гаргах юм бол чи одоо тийг одоо ингээд чи баг машинда инвестмент хий чи байранда инвестмент чи ойртож юм бол чиний гол юм чинь гол мөнгө олж байгаа юм чинь ажил юм чинь чи ажил руугаа эхлэх хөрөнгө оруул гэдэг ч юм ингээд жоохон хүмүүсийн санхүүгийн өрөө орох гээд байдаг. Тэр энэ бол миний сул тал. Тэгтээ үнэхээр надад тэгэж итгээд манай одоо компанид ажиллаж байгаа хүмүүстэй аль болохоор одоо юу гэдэг одоо бүр би нэг компанид ажилд орох хүмүүсийг заавалжгүй 3 жил ажиллана гэдэг тийм шаардлага тавьж иж авдаг. Тэгэхгүй бол яг гой болоод ирэх үедээ хүмүүс ингээд шантрах ч юм уу тийм асуудал гарч магадгүй гэрийг аягүй хатуу тэгээ авдаг. За тэгэл мэдээж тухайн хүний сэтгүүг нь харна шүү дээ. Энэ урамшиж юм хийдэг хүн байна уу? Эсвэл загнуулж юм хийдэг хүн байна уу? Эсвэл одоо ганцаархнаа байхдаа юм хийдэг байна уу гэл ялангуяа одоо залуухан хүмүүсийн чинь удирдах айгүй хэцүү байдаг байхгүй юу? Яг нөгөө нэг өөр үеийнхэн шүү дээ. Generation C. Тэгээ тэдний чинь ингээд загнаад ээж болтгоо. Яг л ингээд хүнд харуулаад эвтэйхэн эвлэгэн харьцаж ингэж л ажиллаа хийдэг. Арга барилыг бол яг нэг хүн дээр одоо тэгээ нэг арга барилаар бүгдэнд нь нөлөөлнө гэж аахгүй хүн дээр өөр байх нь илүү үр дүнтэй гэж хэлж байна те. Урангой минь баг захирал биш ментор коуч хийгээд байгаа юм шүү дээ хүмүүс. Нөгөө талаар гэх юм бол одоо хүмүүсийг ингээд инспайр болчоор бас арай амар удирдахад жишээлбэл ингээд сэтэлжүүлнэ гэсэн биш нөгөө нэг одоо тэр хүмүүс ингээд начиг болох юмсан гэдэг ч юм уу яг би мундаг бодлуулагч болох юмсан гэж бодоод хамтарч ажиллахаар бас арай амар байгаа байхгүй тэр хүмүүс би заагаад тахаасаа илүү хийж байгаа үйлдэлээс маань тэр хүмүүс үлгэрлэх нь ингээд үлгэрлэх нь арай амар. Тэгээд ч ер нь юу гэдэг чи тийм ховц хүмүүс чи тэгэж тийм хэл сур чи баг хүмүүстэй ингэж харьц гэхээс илүү тэр хүмүүстэй цагийг их өнгөрүүлээд байх юм бол бас би бинээсээ ингэж суралцаа байдаг. Тэгэхээр одоо манай яг борлуулалтын багийнхан бол юм нээлттэй суудаг байхгүй юу? Ингээд нэг нь уцаар ярьж байхад нөгөөх нь одоо тэр хүний уцаар ярьж байгаа хоорондох нь харилцааг сонсч идэг тийм. За манай компани бас репортинг систем гэж байдаг. Орой болгон 8 цагаас өмнө хийсэн ажлаа ингээд нэг репортонд оруулдаг. Тэгээд жишээлбэл манай компани орхон жишээлбэл би өнөөдөр 20 дуудлаганд хариуллаа. Тэдэн хүн тийм байр үзүүлэлээ гэж тэгж яхад яг тийм хэмжээний дуудлага аваагүй тийм хэмжээний байр үзүүлэлтэйг хүн харж байдаг байхгүй тэрийг. Орхон юм хийсэн биз дээ. Тэгэхэд би ингээд өнөөдөр миний өр бүтээл баг байсан мэн гэдэг ч юм уу те. Тэр нөө ажилчдын хаим нөө нээлттэй орон зайг аюул олон одоо офис дээр нь ч тэр одоо сошиал медиа дээр тэр компанийнхаа репортинг систем дээр ч тэр ингээд нээлттэй оруулчихаар борлуулалтын дээр бяцхан өрсөлдөөн үүсч эхэлдэг л те. Сэтэл болох нь те. Энэ бүтээсээр ингэж ажилласан болохоор энэ юм өндөр цалин авчлаа штэ. Тэгэхээр зэрэг би бас ингэх хэрэгтэй байна. Тэгээ бид нар ерөөсөө яг тийм харилцаа гэдэг юм аа. Одоо ингээ нүүр туулахаас илүү тийм одоо дижитал хэлбэрт оруулах юм бол энэ бас борлуулалтанд амар тусалдаг.
ажлыг нэлээ хөнгөвчлж гин гэсэн үг шүү дээ. А түрүү нөгөө асууж агаад юу яцсан. Нурангоос хоёлаа нөгөө өөр сэдвээр орчлаа. Тийм анх сошиалд орж яхад ингээд хэцүү байсан уюуд байгаа шүү дээ. Ингээд нэг шантармаарч юм шиг нэлээ ингээд олон хүний анхаарлын төвд ороод ирэхээр эн чинь бас ингээд гэр бүлийн амьдралт ч юм уу чинь нөлөөлж эхлэв шүү дээ. Тэгэхээр энэ уюудыг яаж даван тулсан бэ? Чи одоо анх яг ингээд сошиалд хоёлаа анх танилцсан уюудэр ингээд яг итгэвтэй олж эхэлж байсан үг шүү дээ. Тэгэхэд одоо баг 3 4 жил өнгөрцөн байна. Тэгэхээр энэ уюудад яг урангоо хэрхэн бойдсан бэ? Хайцангуу гайгүй. Одоо нөгөө гэтээ аягүй сони ингэдэм байлээ. Хүн ингээд одоо би ч одоо юм борлуулах гэж байгаа хүн шүү дээ тий. Одоо сошиал медиаг бол яг тийм зорилгоор хэрэгжилж байгаа хүн. Тэнгүүд л хүмүүс өөрснөө тэр нөгөө нэг борлуулж байгаа бүтээгдэхүүнийг ингээд одоо шүүмжлээд эхэлдэг. Одоо намайг бол яаж их мэдсэн бэ гэхээр зэрэг байрны зарыг Facebook дээр тавилаа гэдэг байсан байхгүй юу. Тэгэл амар их шүүмжлүүлээл тэгэл би бүр гайхаа. Тэгээ би Facebook дээр тавихгүй тэгээ хаана тавих энэ тэр зар мэдээ сонин дээр нь тавихч амар үнэтэй штэ гэж би боддог байсан байхгүй. Тэгэл дараа нь ингээд жоохон хувийн талдаа жаа нээлттэй болж эхэлж байгаа. Тэгэл баг багаар ингээ нээлттэй болсон. Гэхдээ яг одоогийн байдлаар бол нэг тийм амар эмзэглэхээр юм гарч ирээгүй ч гэсэн заримдаа хүн лимит чинь сошиал медиа дээр алдаа гаргана тий. Эмэгтэй хүн лимит чинь бүр ингээд үнэхээр тэнэгтэй байгаа хүний үдээс ингээ ганц нэг үг хэлэх ч юм уу. Тиймэрхүү юм бол байна л да. Гэр бүлийн хувьд бол би нөхөртөөгөө найз ш. Ер нь их миний бичиж байгаа нөхөртөө уншаасаа гэж боддог. Тэгээд локалчдаг. Тийм. Тэгээд хамгийн гол зорилго нь юу вэ гэхээр зэрэг тэнд awareness гэдэг юм л үүсэж явах хэрэгтэй. Нөгөө чинь одоо social media чи хэмэл оюухан байхгүй. Хэмэл оюухан ганцхан зүйлийг л үнэлдэг. Чи хичнээн хөөрхөн байгаа, хичнээн гоё хувц өмсөөд, хичнээн чухал үг бичсэн ч гэсэн тэрийг Facebook ойлгохгүй шүү дээ. Facebook ганцхан ямиг ойлгоход нь давтамж тогтмол банк гэсэн ганц нэг юм ойлгодог байхгүй. Тэр зэрэг яг өдөр болгон тогтмол цагт өдөр болгон тогтмол пост хийгээд байгаа бол нөгөө нэг одоо тэр хэмэл оюухан чи энэ ингээд нэг юм хийгээд идэг энэ бусдаас арай илүү идэвхтэй байна гэдэг мессежийг авангуудлаа чиний постыг чинь ингээд жоохон хүч өгч эхэлж идэг. Тэгэхээр зэрэг нэг хүн тэглээ гэл гутраад байх юм байхгүй. Тэр тогтмол одоо давтамжаа алдахгүй л яваад байх хэрэгтэй. Яг тэгвэл бидний харилцаж байгаа хүмүүс одоо тэр гол хэрэгсэл чинь хэмэл оюухан. Тэр хэмэл оюуханаар дамжиж байгаа ямиг л бид нар одоо пост хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нэг эхлээд бичгээр чи хүмүүсүүд ингээд нэг хандл мандал авахгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүс хөрх ингээд тэр давтамжаа үүсгээгүй юм тийм тэр нэлээд тууштай байна гэсэн үг лээ тий. Тэгэхээр ер нь хэр хугацаа ингээд нэг дараа явцын дараа ингээд урангойгийнх илүү тэр өндөр юугаа авсан бэ? Чиний бодлоор. Одоо тэрэнд хэмэл оюуханд чи одоо тэр орох хүртэл хэр хугацаа хэр хүчин чармаал 7 хоногийн одоо хэр давтамжтай постууд. За тэгэхээр сошиал медиа гэдэг чинь өөр айгүй олон юм байхгүй юу? Одоо Facebook, Twitter, Instagram, LinkedIn, одоо TikTok гэл те. Энэ олон юм чинь нийлж байгаа сошиал медиа болж байгаа. Хүмүүс болохоор зэрэг ганцхан Facebook-ыг хэрэглэдэг, ганцхан Twitter-ыг хэрэглэдэг, ганцхан Instagram-ыг хэрэглээд бусдыг хэрэглэдэг байхгүй. Тэр энэ болгон дээр ижлэхэн engagement-тэй, ижлэхэн олон дагагчтай байна гэдэг бол бас тийм амархан биш. Яг л чи энэ олон юм дээр яг зэрэг ажиллах хэрэгтэй болно шүү дээ те. Хугацаа бол ерөөсөө за яг ингээд нормал давтамжаар явах юм бол ямар ч байсан 1 жил бол хангалттай болдог. Эсвэл одоо олныг хамарсан үйл ажиллагаа хийх нөгөө одоо олон хүмүүс оролцуулсан тийм одоо постууд хийхээр зэрэг бас тэр процессыг илүү одоо хурцгаж болдог л та. Үгүй болвол мөнгө төлөх хэрэгтэй. Facebook boost-нд мөнгө төлөх хэрэгтэй. Одоо ингээд зарим нэг хүмүүс намайг жоохон шүмжилдэг, өөрийгөө рекламдлаа, бүүстлээ гэлт хийдэг. Одоо жишээлбэл хүн надтай хамтарч ажиллаад энэ байрыг зараад өгөөч гэгээд хандангууд би тэр хүний байрыг нь гоё влог хийжээ бүүстлэхгүй бол амар тэнэг үздэй. Хүний өчнөө тэр бом төрөний үнэтэй амийг зарж өгье гэчээ тэгэл ингээл хангаагаа суугаад чадахгүй штэ. Тэр зарыг хүнд хүрэхин төлөө яа хараагаа бид нэр бүүстлээ штэ тийм. Тэгэнгүүт одоо өөрийгөө рекламдал бүүстлээд байна гэж хардаг байхгүй. Тэгэхээр надад бол тэр хүмүүсийн ойлголт бол огц юм биш. Тэр байр зарагдтал амар чухал. Тэр тэргөө би ч одоо тийм одоо юу гэдэг гой сайхан одоо хүмүүдэн төртөд тахаар тийм биш шүү дээ. Тэгэхдээ гол зорилго чинь юмаа борлуулах гэж байгаа бол нэг тийм хоёрын хооронд ховж ивтэй нэг од болох гэсэн эсвэл одоо юу гэдэг нь юм зардаг мардаг 8 одоо тиймэрхүү ямиг бол тий давхгүй болвол тэгээд баг гэртээ суугаад унтчихсэн арьс үсэнд хэрэгтэй үстэй тий тиймэрхүү яриаг бол ерөөсөө игнорлол хэрэгтэй. Ер нь бол нөгөө what гэж хэлээд байгаа шүү дээ. Нийгмийн хүч ингээд what other thinks гэж хэлээд байдаг тий. Тэр бид нар нэг хүмүүс эхлээд яг энэ what-оос болоод яг энэ ялангуяа энэ борлуулалтын бизнесээс асар их айдаг. Ялангуяа манай салбарч яг network маркетингийн бизнес дээр бидний хилдэг чинь сүлжээ гэдэг
тийм үгээр орцсон. Тэгээ уг нь бол амар том бизнесийн том модель яваад байдаг. Тэгээ хүмүүсээ сүлжээ хийж байгаасаа ингээд айгаад тэрэндээ яг бусад бизнестэй бол адилхан гадаадд бол нэр хүндтэй тий. Үгүй эцэд одоо цогцлмаа гэдэг хүнийг амын бизнес хийдэг гэдгийг мэдгүй бол хин ч хамаас амуу явъя гэдэг гэрэж хаалгыг тогших юм. Чи тэр бүр бүтээгдэхүүнийхаа нүүр царай болоод тэр бүтээгдэхүүн ингээд одоо бодогдсон гол чи бодогддог хэмжээнд тийм байх хэрэгтэй байхгүй. Одоо миний хийдэг гол ажил чинь тийм шүү дээ. Үйлдэл хөрөнгө гэхээр зэрэг нэг далчхан ч гэсэн нэг хүүхэн байдаг гэдэг тэр хүн тийм нэг өдөр одоо тэр хүнд үйлдэл хөрөнгө хэрэгцээ гарахад тухайн хүний санаанд би орж явах хэрэгтэй гэдэг л би тийм бодолтой байдаг. Тэрийг юугаар хийж болж нэхэр зэрэг зүгээр л гар утсаараа хийчих болж байгаа байхгүй. Гэтэ ингээл нэг олон танигт гал юм ингээл тэнийг балаа үйлдэл хийдэг ч юм уу эсвэл ёс бус зүйл хийдэг эсвэл тэрнийхээ төлөө ингээл амиа тавьцсан тийм байж бас болохгүй л тийм. Гол нь хүн чамаа мэдчихийж л чамаа судалтай гал тийм. Өөрийгөө брендинг болгоод тэр одоо хийж байгаа зүйлтэйг холбох шаардлагатай болж байна тийм. Яг брендинг гэхээсээ илүү ямар ч лсэн чи хийж байгаа ямаараа хүнд танигдчих юм бол тэр чинь борлуулах ажлыг чинь бараг 80-90%-ыг ингээд чөлөөлж байгаа байхгүй юу. Эхний үе яг одоо ботход юм би чи нэг жил гар болчоод тэгэхэд эхний хэдэн сар хичээд идэв гэсэн. Одоо л ингээд яг хүмүүс юм ах болохоор ингээд цогцлмаа гэдэг хандаад идэх болсон байхгүй. Тэгэхээр одоо л би ч гэсэн ингээд үйл хөдлөлийн ямар нэгэн асуудал одоо гаруулыг урангой ботгддаг хамгийн түрүүнд танаас сайт руу орж үздэг. Тэгээ урангой манаас нэлээд амжилттай хийдээдэн бас битгаар бизнесүүд хийжсэн урангойд их талархдаг. Тэгээд бас надаас там худалдаа авалтад хийжсэн ингээл би биэнд хамтраал би биний хабисыг дэмжээл ялангуяа эмэгтэйчүүд oriented бизнесүүд ч гэдэг үйлдэл хөрөнгө гэсэн эмэгтэйчүүдээр ерөнхийдөө дамжиж нөхрүүд нь мөнгөнд төлдөг. Ялангуяа танаас ч гэсэн ахуй хэрэглээний бүтээгдэхүүн бас яг эмэгтэй хүмүүсийн сүлжээгээр явж байгаа болохоор би бол яавтаа ингэж яг эмэгтэй хүмүүсийн сүлжээнд ингээд бид бинийгээ таньдаг байгаад би бинийгээ дэмждэг байхад ерөөсөө л чи тэрийгэ хийдэг гэдгийг л бусдад харуулах юм эсвэл сошиал медиа дээр задлах нэг иймэрхүү ихний процессуд л байгаа байхгүй юу. Оронгойгийн нэг хэлсэн үг санаад ирсэн. Надад айгүйх таалагдсан. Тэр өнгөрсөн жил уншсан бах нэг охтууд өрсөлддөг насан турш эмэгтэйчүүд нэг нэгэ дэмждэг ч илүү нэг тийм утгатай үг те. Орчуулсан юм аа. Орчуулсан. Нөгөө зүгээр л орчуулсан үг тийм. Яг ингээл нэг ялангуяа үйл хөдлөлийн салбар ч бас эмэгтэй хүмүүс айгүйх байдаг. Тэгээд бидний ингээд нэг үйл ажиллагаан дээр давцах ч юм уу би нэг нэгэн ажиллах ч юм уу ингээл юм болдог. Тэгэнгүүт хүмүүс тэгээд тэрэндээ итгээд хөрөөд янз бүрийн үйлдэлүүд гаргасан. Тэгээд тэр үед яагаад ч мэдэхгүй. Йоо үйл хөдлөлгөрөнгөө зархаа бодцгоё л доо бүгдээрээ наад нэг ховж ивч юу юм бэ гэд ингээд би дотор ингээд бодогдсон байхгүй. Тэгэл энийг одоо яаж гоё хэлэх үү гэж бодож байгаа л нэг пост бичсэн. Гэтэ яг амьдрал дээр үнэн л байгаа зү тийм. Одоо ингээд энэ жижигхэн Монголд нэг яг л сая хүн байдаг байхгүй Улаанбаатар хотод маань. За тэгээд Facebook хэрэглэлт нэг 800-900 мянган хүн байт юм уу. Гэтэ нэлээд өндөр хэрэглээтэй шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо юу ч хийсэн хинч ханаас жолоод уншихад боломжтой. Хинээс ч нуугдах боломжгүй ингээд ийм ил платформ дээр ажиллаж иж ингээл нэг живжив нэг жоохон ингээл юм бичээд ахаар. Жоохон игдүцмэр бас үе гардаг лээ. Ер нь бол яг нийт нөгөө салбарын нэр хүнд өөрөө өссөн тохиолдолд тэртээ тэргүй таныг гэх хүмүүсийг таныг л зорж ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр заавал нөгөөтгийгээ унгааж дээшээ өөрөө гарч ирнэ гэдэг ойлголт борлуулчин тэр чигээр өрсөлдөөн хэрэглэгчээ хамгаалах өрсөлдөөн зах зээлийн хамгаалах өрсөлдөөн чи өөрөө тэрийгэ борлуулсан байх тань өрсөлдөөн авчиад байхгүй. Ийм борлуулалтын хүмүүс эзэж тэр хатан ухаан 50 80 угаасаа тийм байхгүй шүү дээ. Бүрхэд хэв шинжинд нь байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь жоохон тийм дайчиндоо байж борлуулалтыг бас жоохон амжилттай хийдэм болвол хурдтай тий анзаараад байгаа. Өөрийнхөө л зүгээр туршлагаар штэ одоо ингээд амар заадаг ч юм уу тийм бол биш. Гэхдээ зүгээр л ингээд явц дандаа анзаарч хахад жоохон ингээд хэрэглэгчээ булаацалдах ч байх втэ. Одоо тэр борлуулалтын өрсөлдөөнд орж ижил ялалт байгуулна. Жишээлбэл за одоо ингээд хоёлаа супермаркет руу нэг авах гол орё л да хоёлаа сагны нэг сагс бариад орлоо. Яг нөгөө бүтээгдэхүүн чинь өөрөлт нь ингээ хийгдсэн байна. Тэгэл ерөөсөө ялтын мөч чинь юу вэ гэхээр зэрэг чи ямар ог аваад сагсан дотроо шидэж ийн вэ? Тэгж яхад тэр лангуун дээр байгаа бүтээгдэхүүнээс тэр одоо он ялтаа байгуулж байгаа. Сагс руу орохдоо л ялтаа байгуулдаг байхгүй. Одоо зур нүн энгийн хэлээр ярих юм бол тэрнтэй адилхан бид нэр хүмүүс ингээд чамаас юм худалдаж авах чи тэр хүний сагсан дотор орох хэрэгтэй байхгүй. Тэгжиж л тийм амжилт гаргана штэ. Тэгжиж л чамаас худалдаа авалт юм гэсэн. За ер нь борлуулагч хүний яг хийж болохгүй зүйлс гэж одоо нэг бидний нэг ёс зүй гэж яддаг шүү дээ. Ийм юм бити хийгээсээ нэг ийм юм хийгээд байгаа харагддаг гэд чамд л ажиглагдаж байгаа шүү дээ. Хийж болохгүй зүйл нь сошиал медиа хэрэглэхгүй байх. Энийг бүр борлуулагч хүн хизээд би бол одоо ингээд
тэр юм борлуулдаг гэхээр сошиал медиаг нь хараад тэр нь гэтээ бүтээгдэхүүн болгон бизнес болгон өөрлөлтөө ер нь за манай яг гүйлгэл хөрөнгөний салбарт бол би сошиал медиа дээр муу ажилтдаг хүнийг үнэхээр борлуулагч хийлдэг. Бүтээгдэхүүн нь шал өөр юм тэр хүн зөвхөн өөрийнхөө ур чадварыг борлуулж байгаа юм дээр өөрийгөө зах зээл дээр байршууллаг бол хин тэрийг борлуулагч юм тий. За хоёрдугаар нь худлаа ярьж болохгүй. Тэр тусмаа одоо сошиал медиа хэрэгэлдэг хүмүүс худлаа ярих бол бүр ингээд газар гээхгүй баригдана шүү дээ. Тэгээ дээрэс нь сайн хэрэглэгчтэй ч алтна. За 3 дугаар зүйл нь хуцаа төрүүлж тасалдаг. Тэгээд тэмдэглэл хийдэг хүмүүс бас айгүй. Борлуулалтын дээр амар их оноо алддаг. Яг тэгвэл одоо бидний ихэнх харилцаа чинь бараг 80% харилцаа чинь хуцаар явж байна. 20% нь л бид бие биентэйгээ уулзч явж байгаа. Тэр хуцаар ярих соёл гэж юм байгаа шүү дээ, тий. Тэр соёлыг мэдгүйгээр бол сайн борлуулагч болох бол айгүй хэцүү. Дээрээс нь тэмдэглэх айгүй чухал. Тэмдэглэхгүй бол мартаад байгаа те бид нар мартдаг. Борлуулалтаа л алдчих жаа. Уцаа харуулах юм бол би нөгөө борлуулалтын сургалтын дээр харуулдаг л та. Амар нийтдээ ингээд нөгөө одоо жишээлбэл би River Garden гэж бичингүүл River Garden 1 2 3 4 River Garden 100 200 гэдэг ингээд бичсэн байдаг. Тэгээ тийм байгаад ингээд бүх юмудаа бичсэн байдаг. River Garden тэй холбогдож бүх хийж байгаа ажлын хүмүүсийн дугаар ингээ байнга байж идэг. Тэгээд хүмүүс зүгээр зар хавчаад над руу яриа тэнгүүл тэр хүнийг санахаар амар баярлдаг тэр хүмүүс. Тэр нэг ийм жижигхэн ер нь бидний харилцааны 80% нь утас гэж ойлгочих хэрэгтэй. Тэгээд утсан дээр хийж байгаа харилцаан дээр хамгийн сайн байж чадах юм бол чи уцаар ч гэсэн хэрэглэгчтэй алдахгүй байх боломжтой гэсэн. Одоо нөгөө тань руу ярьсан хэрэглэгчийг бидний нөгөө жижиг юуны юу гэхээр хэрэглэгчийн нэрийг та тэмдэглэж аваад тим юмний тим хүн гэдэг ингээ сайн тэмдэглэчих бас сайных мөрчтэй бас нэг хэлбэрнтэй. Тэгэхээр нөгөө хүн одоо нэрээ нөгөө чи хин бэ гэдэргээ нөгөө маанагтай дэж болохгүй газ хурдтай тэмдэглэж авах гэж урангой маань зөвлөж байна. За. Одоо ингээл 200 сая газар авах маах гээл. Тэгэл нөгөө хүн чинь шал өөр юм асуул юм бол та нөгөө нэг газараа яасан заруулсан уу гээл ингээл ярьсан нөгөө чи хөө чи намайг санаж байгаа мó гээл баярлалаа. Тэгээд тэр чинь ингээд хүнд ингээд татан мэдрэмжийг төрүүлж байгаа. Татан мэдрэмж төрүүлнэ чинь борлуулалтын бүр амар том хайк байхгүй юу? Нууц. Одоо бид аминчхан юмд амар дуртай байдаг шүү дээ. Жишээлбэл би ингээд цагсмаа төрчрээд надад ингээд 10 байр зарахаар байлаа гэд би чамд цагсмаа за найз нь чамд л гэж зөвлөхэд миний найз энэ л зүгээр шүү гэл нэг аминчхан хийсэн үгэнд хүн амар дуртай байдаг байхгүй. Тэгтээ бид нар аминчхан одоо тэр чанараа гаргаж ирэх хүлээ нөгөө хүндээ яг туслах хэрэгтэй шүү дээ тий. Тэрнтэй адилхан одоо чи ч гэсэн сайн намайг орж ихэд оронгой манай зэслэг гэл надаа ингээд зөвлөсөн шүү дээ. Тэр чинь ингээд би шууд сая захиалж байгаа үстэй. Яг тэрнтэй адилхан бид нар тийм аминчхан тийм татан сэтгэл аяг хэрэгтэй байдаг. Тэрийг утсан дээр хийхэд би биний хаацны дугаарыг хадгалах, нэрийг нь цээжлэх, зөв цаг үедээ ярих, нэг хүн л олон дахин заллахгүй байх, нэг залгаад одоо болохгүй бол мессеж үлдэх, мессежээ зөв бичих, зөв цаг үед хүн лөө залгах, хэрэг тэр хүн юу хэрэгтэй байгаа гэдгийг мэдчихээд урдчилж хэлэх юм уу те. Асуудлын шийдэх гэсэн үг те. Харилцааг уцаар хийчих юм бол нөгөө амьдрал дээр явдалч айгүй багасчдаг байхгүй юу? Тэр хүн таалагдгаал, тэр хүнийг хэрэглэгчээ болох гол чи элдв бус юм хийгээд ах ямар шаардлага байхгүй. Утсан дээр conversation дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Чат хэрэг одоо оронгой өдөрт хэдэн үнэтэй хэр хугацаанд чат хийж нөхцөлгүй болоо. Одоо би чи нийтдээ нэг 15 орчим пэйж удирддаг. Тийм тэгээд яг нөгөө нэг стори ч юм уу пост болгоны дараа айгүй хүмүүсээс ингээ мессеж ирдэг. Тийм тэгэхээр бидний хувьд бол яг утсан дээр харилцаан дээрээс бараг 90% маань ажил явж байгаа. Тэгэл үзэх хүмүүс нь үзнэ. За нэг 15 зар явлаа гэхэд 3-аас 4-ийг нь бол тухайн өдөртөө үздэг байхгүй. Тэгэхээр зэрэг яг тэр жижигхэн момент дээр хэрэглэгчээ алдахгүй шүүл гэж хэцэтгэдэг те. Яг танаа юунууд ингээ сайт тэгээ орж байгаа пост эднэр амар тийм чанартай байдаг байхгүй айгу маш сайн гүйцэтгэлтэй ингээ хүний нүдэнд харагдах зүзээд баймаар ингээд те сонирхол татмаар өөр одоо би жишээлбэл Remax-аар орж үздэг л айгу хэцүү байдаг ингээд нүдэнд хэцүү би ямарсандаа бүр нэг хүнд нь бүр та нэгээ солиод янзлж болох юм уу гэд те тэгэхээр энэ алганыг оронгой гүйцэтгэлийн өөрөө бас гардж जैन те тэгжээж сайн чанартай одоо юм хүнд контент хүрч байна. Social media платформ анханаас загварыг дэмжих гэж гарч ирсэн платформуд байхгүй юу? Анх одоо яг загварын бизнесүүдийг дэмжих гэж эднэр илүү төлхөө ингээл Instagram энтер ингээ нээгдсэн. Тэгэхээр энэ хэмэл оюун ухаан анхных нь үйлдэл нь болохоор тийм тод өнгөлөг зөв одоо нөгөө юутай поршонтой тийм одоо юмыг дэмжихээр ингээ гарч ирсэн байхгүй. Тэгэхээр зэрэг бусад зөндөө олон зургнууд дундаас манай зургнууд яагаад тэгэхээр бид нар аюу нөгөө чанарын өндөр шаардлагатай аваад тэгээд тэрийг маш гоё янзлаад ингээ тавьдаг болохоор зэрэг одоо нөгөө нэг хиймэл оюухан чинь тань штэ тэр тухайн зурганы пикселч гэдэг юм уу юу ч гэдэг ингээ нэг юмыг таниад хянаад ингээ гаргаж байгаа. Тэгэхээр тэрийг нэг гоё гангаа харагдуулах гэсэндээ биш бас яг нөгөө сошиал медиаг дүрмийг хиймэл оюухантайгаа ажиллах дүрмийг нь ингээ бас юу яаж байгаа юм л та.
чанаржуулж баримталж байгаа гэсэн үг. Тэр дүрмийг одоо мэдхгүй хүмүүст одоо чи дүрм тэндэнээс олоод уншаарай. Эсвэл одоо тий ийм дүрм байдэн шүү гэдээ одоо зөвлөхөд ямар зөвлөх вэ? Тэгэл туршлагаараа л хүн яг олж авд юм билээ. Би бол одоо Facebook хэрэглэдэг хүмүүст хамгийн түрүүнд first name, last name албан ёсны англи хэл дээр байх хэрэгтэй гэдгийг зөвлөдөг. Хоёрдугаарт нь профайл зураг яг өөрөө чинь цэшнэс дэшээ ингээд яг нүүр гарсан зураг байх хэрэгтэй. Байгаль орчин нохоо мохоо бол хэрэггүй. За гуравдугаарт нь хэм бол яг тогтмол пост оруулах тий. За дөрөвдүгээрт нь хэм бол ямар нэгэн бүүстийг дандаа өглөө 8 цагаас өмнө хийх. Тэгж тэр чин таймлайнаар 24 цаг явах юмдаа хүрж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь бүүстийн хойдолтойгоо тэр систем дээр жоохон нарийн ажилд сурах. За тэгээ дээрэс нь бусад одоо сошиал медиа платформод холбочих хэрэгтэй. Жишээлбэл Facebook, Instagram хоёр чи яг нэг байхгүй юу? Тэгээд сторинууд нь хүртэл нэг хийчих болдог байхгүй. Зүгээр л линк хийгээл тэгэд чи ингээд Facebook-ыг хөтлөж авах чинь бүх юм чи автоматар Instagram руу ч ороод идэг. Тэрийг copy paste гэдэг Twitter руу оруулцдаг тийм. Ингээд энэ гурвынхаа менежментийг зөв хийчих юм бол ингээл нөгөө нэг engagement ч өсөөл гэдэг байхгүй. Хандлтаа төснө гэсэн үг тийм. Тэгээ нөгөө нэр зөв байхгүй бол хүмүүс чинь нөгөө нэг тэрний ээж, тэрний аав маач гэдэг юм уу тийм альбан бос нэрээр ингээд зар хүүслэх тэгээ дээрэс нь крил үсгийг сонгох энэ чинь бол тийм зөвлөмөр юм бол биш л дээ. Солих хэрэгтэй шуудхан хэлгээд. За тэгээд урангойм нэгээ сошиал дээр ингээд цаг одоо нэлээд зарцуулдаг те дээрээс нь чи давхар бас ганцхан одоо үйл хөдлөлийн салбарт ажилладаг гоо давхар ажлууд хийдэг те тэгээд дээрээс нь бас гэрийн сайн эзэгтэй ээжтэй за нэх муу эзэгтэй бол биш юм шиг харагддаг тийм тэгэхээр энэ олгоныг ингээд одоо амжуулахад ялангуяа ингээд чи хүнд юм байрмаар үзүүлж яаны айгүйх төгчрээнд орно цагийн хувьд нэлээ одоо сайн зохион байгуулах хэрэгтэй байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр ер нь цаг яаж хэмнээд вэ? Тэгээ цагаа яаж зохион байгуулж байна? Чиний ингээд аргууд, техникүүд чи юу вэ? Гэхдээ ер нь нэмэгдэх мөнгөтэй л болох хэрэгтэй. Мөнгөтэй байхаар бид нэр амар олон амьдралынхаа асуудлуудыг шийдэж чадчих байгаа байхгүй юу? Жишээлбэл асрагчтай байх хэрэгтэй. Тэгээ хүүхдээ зөөгч олоочтой. Тэгэл энэ хүмүүс чинь байхгүй бол би тэгэл бүх тийшээ явж чадахгүй шүү дээ. За тэгээ зарим нэг мөнгөөр төлөх ажлыг ингээл өөрөө хийх гэж зовоол ах ямар шаардлага байхгүй. Тэгээд энэ бүгдийг хийхээр эмэгтэй хүмүүс нэг өөрийнхөө орлогоноос илүү жоохон хүмүүсийг дахиад цалинжуулах хэмжээний орлоготой л байцгаад болчихж байгаа байхгүй. Тэгээд яна жоохон муухай сонсогдож магадгүй. Гэхдээ яг энүүгээрээ дахиад өөрийгөө мотивацж болох хэрэгтэй. Жишээлбэл би бол юм эндүүдхийг үзэн яддаг хүн. Хизээж би юм эндүүдгөө гэж боддог. Гэтэл манай нөхөр чинь энэ дэлхийн бараг хамгийн цэвэрч хүн бүх юм ингээд цэвэрхэн байх хэрэгтэй тий. Тэгэл бас орой алган яг өөрхөн гараар хоолой хийдэг манай яг гэр яг тийм байхгүй. Тэгэл зохицуулахын тулд яг за би ямар ч ийсэн яаж хийж байгаа л жолоочтой л болохгүй бол би байн гуцаар ярьж явдаг. Тэгээ нэг хүнтэй юм ярихаар ингээд зам амаа алдаа авчдаг байхгүй. Тэгээ байн гуцаар ярьж жолоо барина гэж хэлсэн. Тэгэхээр би заавалжгүй жолооч авах хэрэгтэй байна. За жолоочд би яг за нэг сарын сая төгрөгийн цалин төлөх хэрэгтэй. Ингээл нөгөө нэг асуудлуудаа бид нар мөнгөтэй хам бол бид нар хүссэн гоо сайхандаа орно, хүссэн үедээ цагаа зарцуулна, хүссэн хувцас аваад хүмүүс чинь хүссэн ресторанда орж хоол идэх, хүссэн дэглэмээ барина гэлээл ерөөсөө мөнгөтэй л хийчих хэрэгтэй. За тэгээд дараа нь одоо сайн хүн авах уу, яаж бид нар цагаа зохицуулах вэ гэдэг бол тэгэл нөгөө гэр бүл болгоны онцлогоос шийдэгдэнэ. Тэгтээ эмэгтэй хүн заавалжгүй ер нь миний одоо өөрийн баримтлагдаг зарчим одоо бид нар ч нэг залуухан биш шүү дээ тийм. Тэгээд дээрээс нь жоохон илүү их ачаалттай ажилтдаг болохоор ингээд нөгөө хөшрөх процесс ингээ айгу хурдан явагдаад эхэлж байгаа. Тэгэхээр ерөөсөө зүгээр л хязгааргүй унтах. Одоо би ерөөсөө сэрүүлэг тавихаа болцсон байхгүй. 11 цагт би сэрүүл тэгэл 11 цагт сэрж ажиллаа хийнэ. Урд нь бол би өстой бүх ажилтаасаа өмнө ажил дээр очих хэвээр би бүх юмыг бэлдсэн байх хэвээр гэдэг байсан бол одоо ингээд тэр энерги маань жоохон ингээ шавхагдаад эхэлсэн болохоор амар сайн унтаад байх юм бол хүний бие чинь унтчих үедээ төлчих идэг, унтчих үедээ өөрийгөө эдгэж идэг, унтчих үедээ л ерөөсөө бүх процесс ингээд аягүй сайн явагдаж идэг. Тэгээ бүр ямар сандаа би юм ярихаараагүй баг унтчихсэн дээр үздэй гэж хэлдэг болчиход байгаа юм. Тийм тэгээ эрүүл мэндтэй илүү гоо сайханд анхаарч эхэлж байна шүү дээ. Тэр зэрэг амар сайн унтаал зарим одоо угаалга тэр цэвэрлэгээ юу гэдэг зарим хоол молыг бол ингээд сайн органик юм уу ингээд бэлгийн юм хомыг аваад хөргүүлээд ингээд тиймэрхүү юм дээр л эмэгтэй хүн амар их цаг зарцуулдаг байхгүй. Тэр тэгэл багасгачих юм бол бидний productive байх одоо цаг хугацаа илүү болж эхэлдэг. Жишээлбэл би за манайх 440 м квадрат байр. Би 440 м квадрат шалыг угаахын тулд би 30 минут мөлхнөөд. Тэрний оронд би ажил дээр очиж 30 минутанд би 30 хүнтэй хуцаар ярьчих байхгүй. Аль нь ашигтай вэ? Одоо мэдээж ажиллаа хийсэн ашигтай тий. Тийм.
Тэгэл өөрхөн одоо нэг цагаа илүү нөгөө мөнгө олохтой зарцуулаад ингэж л явдаг. Тэглээгээд бас хүүхдүүдэд орхиж болохгүй те. Яг орой олгон хүүхдүүдтэйгээ цуг унтах ч юм уу. За хүүхдүүдтэй хэлэх ёстой үгийг өдөр алган хэлж явах ч юм уу. Тиймэрхүү юм дээр анхаарал тэгэл бас нэг төгсөөж байх гал хоол, хумсны тос нэг тустай, сормосныхын тос нэг тустай, хөлнийх нь хумсны тос нэг тустай те ингээл өөрийгөө ингээд тийм стресстэй юм бас оруулж болохгүй шүү дээ те. Одоо ингээл зарим айлд очихоор бүр хитрхи ингээд тийм одоо болцсон байдаг байхгүй. Тэгхгүйгээр тэгэл зарим ямиг ингээл нүдэн анаал хаяал маркетинг гэдэг яманд хит автахгүйгээр бас өөрөө тийм хэмжээний мэдлэгтэй байх хэвээр. Ялангуяа одоо косметик дээр амар их өрсөлдөөн байдаг. Oh my gosh, бүр дэлхийн хамгийн том өрсөлдөөн яг гоо сайхны бүтээгдэхүүн дээр явдаг байхгүй. Тэр болгонд очиж автаж тэр болгоныг худалдаж авах уу эсвэл яг л одоо тий автахгүйгээр зөв юмаа олж авах уу гэдэг чинь амар чухал байгаа байхгүй. Одоо жишээлбэл нөгөө мөнгөөр асуудлыг жишээлбэл ингээд хүмүүс тослуулаад шийдэж штэ цаг хэмнэхээ те. Тэгэхээр одоо нөгөө мөнгөтэй болох хүртэл нэг одоо хугацаа байгаа штэ. Одоо тэрэн дээр арай хүрч чадаагүй эмэгтэйчүүд байгаа штэ те. Тэгэхээр тэд нарт одоо юуг зөвлөх вэ? Боломжтой штэ. Зүгээр л нөгөөний санхүүгийн төлөвлөгөөг л амар сайн хийх штэ. Одоо ингээд санхүүгийн төлөвлөгөөтэй хүмүүсийн борлуулалт санхүүгийн төлөвлөгөөгүй хүний борлуулалт хоёрын бүр харьцаа бүр эрсдэс мэдэгддэг байхгүй. Санхүүгийн төлөвлөгөөтэй хүн бол нөгөө төлөвлөгөө нь бодогдно, борлуулалт нь бодогдно, хэрэглэгч нь бодогдно, амар олон юм бодогдно. Тэр байтга өөрийнх нь нөгөө мөн чанар хүртэл бодогдоод ингээд борлуулалт руу аягүй сайн орсон байдаг. Санхүүгийн төлөвлөгөөгүй хүмүүс бол за яах вэ? За дараа сар л гээл ингээд арай л нэг ингээд өөр байгаад байдаг. Тэгэхээр ер нь зүгээр л өөрийнхөө зорилго там байгаа л тэгэл угаасаа л завгүй байх тусмаа л хүн их юм амжуулдаг шүү дээ. Тэгэхээр эсвэл ингээд заавалжгүй ингээд гэрийн асрагч үйлчлэгч мөрчлөгч гэжсэний хооронд өөрийнхөө одоо хүссэн ямаар жишээлбэл юу гэдэг би нэг гоё ундаг дуу хамаар нэг юм бол тэрийгээ ч юм уу эсвэл одоо бүр косметик хагалгаа хиймээр юм би энийхээ мөнгө гэдэг ч юм уу ингээл өөрийгөө мотивацчлах юмнуудаа олоолах хэрэгтэй л те. Нэг талаар ингээд жоохон тийм хитрхи жоохон тийм шунлын сэтэл байж магадгүй л те. Гэхдээ эн чинь бидний нөгөө нэг санхүүгийн төлөвлөгөөнд бас туслаад байгаа байхгүй ингээд чин зорилго маань. Угаасаа шуналхгүй болохоор хүн явах альчтай юм шүү те. Тэр нь урагшаа явах альчтай нэг гэгэрээд очиод баг уулт очиод суумаар юм шиг. Амжилтын өсөглөн гэж хэлээд байгаа шүү дээ. За тэгэхээр амжилттай байхын тулд өсөглөн байгаарай те. Гэхдээ нөгөө зөв зөвлөлтэй хоолны өсөглөн биш тийм. За тэгээд надад нэг ийм байж эхэлчихсэн. Хүмүүс мөнгө олдог. Одоо ингээ хичээгээд ирэхээр 1 жил 2 жилийн дараагаас хүсэн юм олж эхэлдэг. Угаасаа нэг жоохон хугацаа шаардлагатай. Тэгээд олсон мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг нэг чухал асуудал гараад ирчихэв. Гурван ингээд анх бизнес хийгээд эхэлсэн. Тэгээ мөнгөө юу нь яаж зарцуулж ив? Чиний хар хөрөнгө оруулалт гэж яг юу вэ? Одоо чи түрүүн нэг ажилчтай хэлээд байна шүү дээ. Эндээ зарцуулаа гэж чи зөвлөд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ мөнгө олж байгаа залуучууд те эсвэл бас үеийнхэндээ дээш үеийнхэн ч байгаа те ингээд тэр хүмүүст ямар зөвлөх өгөх вэ? За дахиад хүн болгоны нөгөө мөнгө өрдөг behavior айгаа өөрлөлтөө. Одоо миний мөнгө өрдөг behavior-ал би ерөөсөө мөнгөний тухай бодохыг хүсдэггүй тийм төрлийн юм байхгүй. Жишээлбэл би тэрний үн энд тэдэн энэ дээр тэдэн гэж ингэж бодохгүй би зүгээр ажиллаа сайн хийх хэрэгтэй. Тэгээл би хизээч одоо тийм санаа захгүй гэж өөрийгөө юу яадаг. Одоо мөнгөө зарцуулдаг. Хамгийн чухал зүйл бол хамгийн их мөнгө олж байгаа юмдаа дахиад хөрөнгө оруулалт хийх. Жишээлбэл манай одоо үйлдвэрлэх хөрөнгө дээр бид нэр одоо зар сурталчилгаан дээр бид нар маш их мөнгө зарцуулах ёстой байдаг. Тийжиж дахиад нөгөө орлогод маань нэмэгдэнэ. Ер нь мөнгө зарцуулгуугаар мөнгө олно гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг яг юу гэж чинь тийшээгээ хамгийн түрүүнд илүү хөрөнгө оруулалтаа хийдэг. Илүү ашигтай зүйлтэй илүү ашиг авчирж байгаа зүйлтэй. Тэм болохоор би жишээлбэл одоо утсан салах шаардлагатай хүмүүстэй комисшн авангуул нь ча одоо уцаа сайжруулчих гэдэг ч юм уу тийм. За одоо хотын захад гэртээ мөртлөө хотын төвд борлуулалт хийгээд байгаа хүн бахан бол комисшн авангуул чинь нэг машины урьдчилгаанд одоо оруулчих гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар их зөвлөгөө өгдөг. За өөрийнхөө хувьд бол миний одоо хамгийн одоо мөнгө харилдаггүй юм бол яг манай компани манаага би UA Properties UA Consulting компаниудын бүх үйл ажиллагаанд аягүй их мөнгө зардаг болохоор зэрэг борлуулалтад маань нэлээд амжилттай байдаг. За ер нь бол хүний орлого нэмэгдэхээр хүний хэрэглээ нэмэгддэг. Хэрэглээ нэмэгдээд тэгэхээр зан их өөрчлөгдөж эхэлдэг. Одоо би чи нийт нэг 50 гаруй борлуулагчид компаниараа оруулаад ингээ гаргахад яг ингээл 2-3 жилийн дараа хүмүүс яашин солигдоол ингээл хэлтгэлтэй. Ямархуу байдлаар өөрчлөгдөх вэ тэр нь? Тэгэл одоо би яахгүй бол энэ компани яахгүй гэдэг ч юм уу тий. Одоо би л одоо энэ компани гол юм гэдэг ч юм уу ингээл жоохон өөрчлөгдөл хэлтгэлтэй. Яг мэдээж хүн болгон өөр хүн болгон тийхгүй. Гэхдээ
яг нөгөө мөнгөтэй болж үзэхдээ хүн өөрөө бас өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Яг төлөвлөгөөнийхөө дагуу яваад хахаар хүн харьцангуй гайгүй байдаг. Тэрний онд гинт ингээд орлого олоод гинт ингээд хэлэхээр одоо би бол ингээд бүр амар хүмүүсийг уншдаг болсон тэрэн дээр. За энэ ингээд яг нөгөө мөнгөтэй олдог үе дээр ингэж юм да гэл. Нэг алддаг нэг тийм үе байдаг. Хүн болгонд байдаг. Энэ бол ерөөсөө хин ч нуухгүй шүү дээ. Хүн болгон хүн ажилуулдаг хүн болгон хүнийг амжилтанд хүргэж байгаа хүн болгон бол энийг бол уншдаг болсон байгаа. Мөнгөнийхөө хэрэглэн дээр хүмүүс нэг хадгаламж гэдэг. Би бол нэг хадгаламж их юутай хүн биш л дээ. Надад бас тэр таалагддаг. Тэр одоо 2020 онд байгаа 500 төгрөгийн хойш 2030 онд хэд болох нь ойлгомжтой шүү дээ. Тэгж яхад яагаад 2021 онд хэд болно гэд ингээд мөнгөнийхөө инфляцийг бодохгүйгээр ингээд хадгалаад байт юм бол тэрний оронд ингээд эргэлдүүлээд ашигтай юм хийгээ явж байгаа юм бол мөнгөнийх нь value nëсөд тэгээ мөнгө ч угаасаа ганцхан эргэлдэж ижил нэмэгддэг шүү дээ. Тэрнээс хэвтэж нэмэгддэг юм. Гэхдээ бас банкны хаваг тооцох хэрэгтэй. Банкны хүнээс жилийн хүнээс бага ашигтай хам бол хөдлөх хэрэггүй. Мэдээж өндөр ашигтай байж ч хөдлөх хэрэгтэй тий. Ялангуяа өөрийнхөө хийх одоо ашигтай гэж бодсон бизнесээ та олцсон бол тэрэндээ хэрэгэлзээд авахгүй хөрөнгө оруулсан дээр та тэрнээсээ яг ингээд банкнда мөнгө хадгалчаал тэгсэн хэрнээ эндээ бизнесээ их гээл энэ тэндээс ингээ өрвөгээл ирж тийш хараад байгаа хүмүүс байгаад байхгүй зүгээр л зоригтой нэгэн шийдсэн бол алдуул оноод тий. Тэгээд урагшилч марч юм шиг. Зарим нь бол за тэгээд урангогийн мань өөр хэлээ гэсэн нөгөө хэлмээр санагцсан яг энэ борлуулалтын салбарын хүмүүс тэгээд огт мэдхгүй ингээд борлуулалт хийгээд байгаа хүмүүсүүд бас одоо ялангуяа даамын хийдэг найзуудтай бас хүмүүс байгаа штэ тэгээд тэгэхээр эдгээр нэг ийм юм дээр алдаад тах шиг ялангуяа амвиг юу гэж хардаг вэ? Аюу мондөг бизнес юм одоо юу концепт тэгээд яг моделинг бизнес моделинг амар мондөг нөгөө талаар одоо ингээд яг ингээд хийдэг хүмүүс байна л да. Иргэн тойронд маань ингээд найз нөхдийн хүрээлж байна. Одоо намайг дагдаг хүмүүс ч гэсэн амбай гэл аяйгүйг санал болгодог. Тэгээ нөгөө нэг хүний хэрэгцээг мэдрэггүйгээр аяйгүйг санал болгоод байдаг анзаарчихсан. Жишээлбэл манай гэрийн галтгоонд орж ирж үзээг байж яагаад надад ингээд санал болгоод байгаа юм бэ гэд би ингээд тэр аймаар игдүүцмэр ингээд санагддаг. Тэгээд мэдээж яг юмаа ингээд сурчлах нь ингээд зөв. Гэхдээ хамгийн гол нь эрэлт нийлүүлэлтийнхаа мэдрэмжийг л аягүй сайн гаргачих юм бол одоо тухайн хүн худалдаа авалт тийм шүү дээ. Тэгэхээр алдаа нь бол жоохон би амайд орчлоо одоо надаас юм аваач би амайд орчлоо надаас юм аваач гэдэг юм тулгсан юм айгүй их одоо гуйдаг те бүр хүнийг салхаад тийм. Тэгээд угаасаа би хэдэн мянган дагагчтай байлээ над руу хэдэн амайд байгаа хүмүүс ингэ бичиж байгаа лээ. Тэгтээ зөв хийгээд байгаа хүмүүс бас байдаг. Тэрийг ингээд хүн тулахгүйгээр яг хэрэгтэй үед нь ингээд гой зөвлөгөө өгөөл яг тэр бүтээгдэхүүнд ингээд яг оруулах юм а тийм. Тийм санагддаг. Тэгээд би өнөөдөр амьдралдаа анх удаа ийм амар подкастт ороод шууд илэн талангуй муу сайн ярьчих шиг боллоо. Амар юу. Чичээд баахан ярьж байгаа гоё өрнөл мөрнөлтэй байж дараа нь гол сэт мэдвэрийг ордог байсан чинь чи зүгээр шууд яриулчлаа. Манай найз охин надад эйг үзүүлсэн гэр ингээд пирамидын юунаасаа ингэж ихэл монголчууд ийм уруу пирамид хийгээд байна. Чи дээрээсээ эхлэх хэрэгтэй гэхээр заа өөрийгөө танилцуулаагүй ч тэг ингээд заацаа явж ин. Гэтэ яг би зөв өөрийгөө бодсон юм байна. Гэтэ тэргөө одоо ингээд борлуулалтын хүмүүсийг ингээд сургаад бас компани маань муу биш явж байгаа болохоор зэрэг бас энэ богинохон цаг хугацаанд гол чухал юмнуудыг хэлээд өгчл гэж бодлоо. Тэгээд яг амын хувьд бол миний хамгийн зөв характер нь тактик нь юу байсан бэ гэхээр зэрэг нөгөө өөрөө бүтээгдэхүүний хануур царай болох хэвээр тэ яг тэр бүтээгдэхүүнээ ингээд байнга хэрэглээ тэрнийхээ ингээд үр дүнг нь өөрөө мэдрээд тэгээд ингээд цааш нь санал болгох хэвээр. Тэгэхээр нэг хүнд ингээд олон бүтээгдэхүүн санал болгочоор тэр чинь ингээд авах гэж байгаа хүнд ингээд амар эргэлзээтэй болоод эхэлж байгаа байхгүй. Энэ надад юм шахах гэдэг нь эсвэл энэ өөрөө нэг яг хэрэглэв гэдэг ч юм уу тийм. Гэтэл яг амын продуктууд ингээд харахаар зэрэг муу юм бол байхгүй. Тэгтээ зарим нэг юмн дээр жоохон одоо юу гэдэг бас зөв байхгүй бол энэ чинь тэргүүл хүний мах цус бие рүү орж байгаа бол энэ бас л нэг хариуцлагын асуудал. Тэгэхээр юм зарах чинь гэж дуулааргүйгээр яг эргэлтэн дээрээ тулгуурлаад ингээд өөрийнхөө хүрээллийн хэмжээнд явах. Тэгээд дээрэс нь өөрөө тухайн бүтээгдэхүүнийхаа нүүр царай байх. Тэгээд тэрийгээ бүр ингээд яг л нэг бүтээгдэхүүнээрээ бүр тагнчмаар байгаа байхгүй бүр болдог бол жишээлбэл би яг л бокны урангоо. Ерөөсөө л аммын бок бол урангоо гэдэг л нэг юм те яг нэг бүтээгдэхүүнээрээ ингэж дагнаж явах юм бол танаа дээр угаас зөндөө олон бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэгэл яг ингэж дагнаж явал илүү зүгээр юм болвол гэж зүгээр л надад харагдсан тэр.
За тэгээд урангой маань айгуу сайн одоо би бага айгуу сайн удирддаг юм шиг одоо харагддаг. Ингээд багийн одоо компани ингээд захиралтай тэгсэн хэрнээ ингээд багийн ахлагч юм шигтэй ингээд нэг юм гоё уур амьсгалыг бас бүрдүүлдэг баг. Тэгээд түрүүн ч хэлжсэндээ ингээд манай компанид зорж ингээд чамаа гээд ирдэг гэд. Тэр шалтгаан нь одоо юу вэ? Чиний бодлоор эсвэл чамд хэлж байгаа ш. Би ингээд өөр компанид очихгүй тантай ажиллах гээд ингээ ийм учраас ирсэн гэдэг юм. Хинхэн ингээл яг хамтдаа хөгжих тийм л одоо хүсэл мөрөөдөлтэй хүмүүс ирдэг. Тэгээ нөгөө одоо удирдагч хүн гэх юм уу одоо компани лидер хийж байгаа хүн өөрөө бас өөрөө онцлогтой шүү дээ. Жишээлбэл би бол нэг 10-аас дээш хүн удирдах чаддаггүй байхгүй юу? Би ингээд бүр хүмүүстэй тулж ажиллаж чадахгүй болохоор ингээд лост болоод хин хаана юу болж байгаа ингээд мэдэхгүй. Ер нь одоо ингээд хараад байхад ихэнх хүмүүс нэг тийм юм шиг байна. Компани удирдах зөвлөл гэх юм уу эсвэл шийдвэр гаргах бүтцтэй багуу дандаа л 10-аас доош хүнтэй байж иж тэр групп компани биш болол ингээд айгу зөв удирдлагын дотор явдаг. Тэгээ тийм болохоор манай компани дээр ингээд олон хүн орё гэсэн ч гэсэн би нэг тэгж автгүй. Яа тэгэл яг цөөхөн чанартай байх нь өөрөө яг юм жижигхэн улс орнд айгу нэмэртэй байгаа байхгүй. Жишээлбэл би сая бас үйлдвэрлэх хөрөнгө холбооны удирдлагаар нэлээдгүй удаа ажилласан. Тэгж яагаад ч гэсэн ингээл хэдэн зуун мянган гишүүнтэй гэхээсээ илүү чанартай нэг 12 компани байх, 20 компани байх гэдэг нь одоо нэг тооны ихтэй биш чанарын чанартай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бага бол яг өөрийнхөө тэр зарчмаар л удирддаг. Би нэг 10-аас дээш хүн компанид байхыг хүсдэггүй ч байх тийм. Одоо яг тэр 10 хүндээ л ингээ ачаал хуваарлаас сурцсан. За тэгээд бүх хүмүүсээ сегментжүүлэх хэрэгтэй. Ягаад гэвэл бүх хүн өөр, бүх хүний чадвар нь өөр. Тэгэл яг ингээл сорж байгаа л за чи орон сууц дээр, за чи газар дээр, чи объект дээр гэдэг ч юм уу ингэж бага бүрдүүлэн тэгээд мэдээж борлуулалтын дээр бол яг real estate-ийн борлуулалтын дээр эрэгтэй хүмүүс илүү зүгээр байдаг. Яа тэр эмэгтэй хүмүүс ч нөө хар гэртээ, хүүхдтэй зарцуулах цаг хугацаа, уцаар ярих ачаал гэл ингээл яг нөгөө бизнесийнхээ онцлогийг өөрийнхөө онцлогтой тухайн хүнийхээ онцлогтой нийлж ижил ингэж бага бүрдүүлдэг болохоос биш багт яг тийм байх хэрэгтэй гэсэн тийм ямар ч хууль дүрм байхгүй. Тэгэхээр зэрэг удирдагч хүн яг одоо жишээлбэл 2 хүнтэй ч 3 хүнтэй ч хамаагүй байх юм бол яг тэр ачааллаа ингээд зөв хуваарлаад өөрөө би олон хүн удирдах чаддаг хүн үү, би extrovert хүн үү, introvert хүн үү, би ингээд татгшаага юм хийдэг хүн байна уу, гадагшаага ярьдаг хүн байна уу гэд өөрийгөө тодорхойлчих юм бол өөрийнхөө багийг бүрдүүлэхэд амар. Тэгэхгүй бол одоо тэр компани захирал ингэж удирдаг гинэ гэд яг тэр зарчмаар явах юм бол энэ тэр хүн чинь тэр одоо лидер биш юм чинь ингээд зөрчилдөд эхэлнэ л дээ. Одоо ингээд баг удирдах чинь тухайн хүний ар гэрийн асуудлыг хүртэл ингээд мэдэх шаардлагатай болж тээ ингээд цогтой ингээд та би ингээд нөө чиний стори дээр орсон чинь нэг зугаалганд явж байгаа байхгүй ингээд нэг хамтдаа тэр нэг хамтдаа байх тэр хамт олонны уур амьсгалыг яаж бүрдүүлдэг вэ? Манайхаа ер нь айгу тийм юу яадаг. Орой болгон би бинийхээ юу хийснийг мэддэг байхгүй юу? Одоо манай репортинг систем биднэрт айгу том даваа талтай байдаг л да. Сурмаар юм санагдлаа. Хэрэгжүүлмээр санагдлаа. Манай компани тэр өнөөдөр тийм ажил хийсэн байна. Натрат ч олдог болохоор өөрөө натратынх нь бичгийг бүрдүүлсэн байна гэдэг ч юм ингээл уншаал. Тэгээл ингээл өдөр болгон би бинийг харсаар агаад ингээд компани маань ингээ айгу гоё уур амьсгалтай болцсон байдаг. Тэгээ дээрэс нь яг манай багийг манай удирдах байгаа залуу өөрөө айгу тийм сайхан сэтгэлтэй хөөдөг. Тэгээд яг нөгөө нэг компанийнхаа ингээ хүмүүсийг нэгтгэх те. Тэрнээс манай компани ч одоо 3 жилдээ нэг удаа зугаалгаар явдаг нэг тийм юу штэ айгу тийм сошиал юуд айгу баг хийдэг тийм компани байхгүй юу. Тэгтээ борлуулалтын ажил болооч тэгдэм юм ингээд би биндээ туслах юм их гараал өдөр цайндаа цуг гаргах юм эсвэл 3-4 явж нэг борлуулалтыг хандаа цогны газар руу очих энэ гэдэгтээ бид нэг хориглоод байдгүй. Тийм. За чөлөөтэй байх тийм байх тийм. За тэгээ мэдээж ажилчтай маш их хайрлах хэрэгтэй. Одоо хайрлан гэхээр л өнсөж өнгөөл магтаалах биш шүү дээ. Бид нар хэрэгтэй үед нь ажилчтай тусалдаг байх хэрэгтэй. Асуудал гарлаа гэсэн үед нь нутастаа дээж авах нь биеийг асуучдаг байх хэрэгтэй. За заримдаа амар тийм ханшууртай байх хэрэгтэй тий. Одоо манай ээж бол надад тэгдэг байхгүй. Одоо шинжлэлээр ажилчдын хүүхдүүдийн бэлэг гээл тэр хүмүүс ингээл нэг юм бэлэн юм аваад өгдөг бол би дөнжин гаруй цахаар бол бүх хүүхдийн насыг бичиж байгаа л дээлмэл хайгаал тий ингээл ер нь дандаа ингэж ажилчдаа сэтгэл гаргаж бэлэг барьдаг. Өнгөрсөн жилээс нөгөө шинэ жилээр би бүр ингээд нөгөө косметикний дэлгүүрт очиад ингээд хэрглэж үзэж байгаа бүх гоё юмнуудыг ин түүгээд коллекшнлахад тогтооддоо өгч ийсэн. Тэгэл сая өнгөрсөн жил болохоор зэрэг нөгөө $1 олдохгүй байсан. Тэгээл ажилчдаа би ингээд 12 сар чинь борлуулалтаас тийм сайнгүй байсан болохоор яаж ингээд гоё бэлэн мөнгө хөө гэж бодож байгаа л тэгээл $1 хайж байгаа л бүгдэнд нь $-т нь тогтоо хайгаал тэгээл айгуу гоё цэцэг мэцэг ин өөрөө гараараа нааж бэлдээл ингээл явуулсан. Тэгсэн чинь бүгдээрээ баярлаа гэдэг ингээ фейсбુક дээр пост хийсэн байсан. Тэр нэг хүний сэтгэл бол яг үнэртдэг байхгүй юу хийж байгаа юмнаас. Тэгэл ажилчдаа бас ингэж сэтгэл гаргаж хамтарч ажиллахгүй болвол
одоо real estate бизнес ч аюу хэцүү шүү дээ. Хин ч чамайг араар чинь тавиад хин ч одоо нэг нь авъягээ залгаж байгаа нөгөөтг нь заруулъя гээл тэгдэг. Тэгэл надад мэддэггүй гарах борлуулалтууд бас байна. Тэгээд ингээд яг чин зүрхнийхаа ингээд хамт олныг бүрдүүлчихээр одоо манай компани ч ерөөсө ойрын 3 жил чинь огт солигдсангүй шин. Ажилчид маань ч гэсэн айгу доктортой бусад компаниуд төр хүмүүс нь ороод гараад тэнд ажиллаж байгаа л тэнд ороод гээл ингээл нэг нь энд ажиллаж байгаа л Remax ороод гээл явж хахад манай компани дээр ер нь нэг тийм гардгуу. Тэгэл энэ мэдээж удирдах ч юм бас одоо ажилчдаа ингээд сэтгэл гаргах хэрэгтэй гээл заримдаа ч ингээл манай одоо компанийн тий одоо бас зөрчилдөх маргалдах юмнаар гарна штэ. Тэгээ тэр үед нь бас ингээл миний гаргаж ирсэн сэтгэлээр бодогдсон юм шиг байгаа. Тэгэхээр тэр үед бас тэгээ ер нь бол нэг гаргасан сэтгэлээч яг нэг өгсөн юм чинь хариулах одоо хурж ирээд аврангоос нэг асуулт асуухад сүүлийн үед ингээд хүмүүс одоо юу гэдэг нэг өгөөд ав гэдэг юм байгаа шүү дээ. Ер нь бол тэрийг чи айгуу сайн хэрэгжүүлдэг юм санагддаг. Ялангуяа сошиал дээр хүмүүс сошиал дээр итгэвтэй бай гэхээр хүмүүс яах учраа алддаг байхгүй. Ер нь бол та өөртөө байгаа дээр туршлага ямиг хүмүүсүүд ингээ харамгүй хуваалцаад мэддэг чаддаг юм а өгөөд эхлэхээр буцааж яг тэр нөгөө юм а чи авч эхэлдэг те. Ер нь бол яг чиний арга барил өөрөө яг тийм юм шиг санагддаг. Энэ асл яг л нөгөө эрэлт нийлүүлэлтийн мэдрэмж ахгүй. Жишээлбэл би одоо ингээл төрөл бүрийн пост битэл зармаар оруулаад тахад хүмүүс миний одоо өөрийнхөө түүх мөнхийг ярьсан ч юм уу борлуулалтын ингээл юм бичгээр тэрийг хүмүүс амар их шеэрлээ лайк дараал энэ талаар зөвлөгөө авъя гэл тэнд ингээд эрэлт байгаад байгаа нь тэр лайкныхын тоогоор ч юм уу ингээд харагдаад байгаа байхгүй хүмүүсийн бичсэн мессежээр тэгэхээр зэрэг энэ тим эрэлттэй нэг юм бол би тэр эрэлтэнд нийлүүлэх хэрэгтэй шүү дээ тэр төрлийн туршлагыг ярих хэрэгтэй тэр төрлийн мессежүүдийг хэлэх хэрэгтэй дахиад энэ ч нөгөө борлуулагч хүний зарчим байхгүй эрэлт нийлүүлэлтийг л мэдрэх хинд юу хэрэгтэй байна гэдгийг мэдрэх за нөгөө талаараа бол ялангуяа одоо хоёлаа ярьцлага дуусч байгаа болохоор одоо Cosmopolitan ZMN гэдэг MN.com дээр нөө сошиал медиагийн зөвлөгөө өгсөн байдаг байхгүй. Тэгээ би тэрийг сургалтын дээрээ байнга ашигладаг. Одоо би ярилцлагынхаа төгсгөлд бас хүн болгонд яриад өгчих юм бол сошиал медиа хэрэглэхэд амархан байх болоо гэж бодоод. За хүн болгон бол бизнес пэйж үүсгэх хэрэгтэй. Бизнес пэйж үүсгээд яг аль биесныхаа нэртэй ингээд нөгөө нэг хувийн аккаунт биш шүү дээ бизнес пэйж үүсгээд зураг тавиад одоо хийдэг юм одоо өөрийнхөө анхан шатны аккаунтыг нэх хэрэгтэй. Дараа нь хаашаа сайхан суугаад тавьшаад өөрийгөө аягүй сайн бодох хэрэгтэй. Ойр тойрны чинь эргэн тойрны чинь хүмүүс чамаас ямар асуултыг хамгийн их асуудаг вэ? За онцлогийг гаргах чинь жишээлбэл одоо манай нэг хуульч найз залт гэдэг байхгүй. Хүн болгонд нэг хуулийн ир гаргахад над руу ярьдаг гэл. Тэнгүүл би чи надад бизнес пэйж болгоод тэр хуулийн зөвлөгөө хүмүүст өгөөдэй л да. Авах гээд байгаа юм чинь тэр хүмүүст эрэлт байгаа даа юм чинь тэрийг ингээд нийлүүлээд л да гэд. Тэгээд яг тиймэрхүү алхмаар хийх хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл би ингээд амар найзуудынхаа ингээд одоо эв түнжинг олдог хүн байлаа гэж бодъё л та. Тэгэхээр найзууд чинь ингээд хоорондоо модал цараа ч юм уу чамруу ярьдаг болвол чи яг тэр одоо инхийг цахиулагч тийм тайпын хүн байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү төрлийн ингээд нэг зөвлөгөөнүүдийг ингээд амар сайн хүмүүст өгөх хэрэгтэй. За тэгээд өгөөд эхлэхээр өгөж гиснийхаа дараа хүмүүсийн реакшныг харах хэрэгтэй тий энэ хүн таалагдаад байна уу таалагдахгүй байна уу миний энэ дээр одоо ямар асуудал үүссэн байна. За тэгээд ингээ эрэлтээ үүсгээд чи ингээ нийлэлтээ хийгээ явж байгаад тодорхой хугацааны дараа тэрийгээ дахиад бизнес болгож болчихж байгаа байхгүй. Жишээлбэл хүмүүс чамаас бүтээгдэхүүн асуудаг, үйлчлэгээ асуудаг бол тэр чинь нэмэх зүгээр одоо юу гэдэг энгийн асуултууд асуулдаг бол чи баг ингээд сэтгэл зүйчиг явсаар байгаа дараа нь чи жинхэнэ одоо нөгөө нэг амгүй шиг бизнесийн борлуулалтыг хийгээд яг хүний хэрэгцээ менталитиг удирдаад ингээд явхад аюу амар болчихж байгаа байхгүй. Тэгэхээр сошиал медиа дээр ажиллана гэдэг нь нэг од болохгүй бол мандаж бадрах гаалгаа юм бол биш. Юм зарна гэдэг нь ингээд хүн төвчээр юм зарч мөнгөний авах бас биш. За бага удирдна гэдэг бол чи их сургууль төгсөөл мастерын зэрэг аваад Yale Harvard төгсөөд хам бас биш байхгүй юу. Нэгдүгээр эрэлт нийлүүлэлтээ мэдрэл мэдрэмжээ ашиглаад өөрийнхөө онцлогийг тодорхойлоод тэгээд нэг юм ингээ нэг жоохон тууштай тийм нэг at least 3 жил ингээ нэг тууштай хийгээд тэгээд болгол амар амархан штеп. За болиг л хоёул ганцхан коноп тарахад энэ подкаст дуусна. Болох угаас амар амархан байхгүй. Тэгхгүйгээр жоохон ингээ гүрийгээд ингээд тавчих юм бол айгүй амар байдаг. Ялангуяа борлуулалтын дээр ингээд бас нэг хичээл дээр би үзчихсэн юм л та. 7 no 1 yes, 8 no 1 yes, 9 no 1 yes гэл ингээд байдаг байхгүй. Тэр нь юу ихэр зэрэг нөгөө no дээрээ явж байгаа л
яг нэг yes-ийнхаа өмнө хүмүүс ингээд болчдөг. Тэгэхээр нөгөө нэг yes чинь ингээд айгүй олон no-ийн дараа байгаа байхгүй. Тэрнтэй адилхан за чи нэг хүн юм зарч чадаагүй бол нэг no чинь алга болчлоо гэж бодоол өнгөрч. Дараагийнх дээр нашлаа дахиад нөгөө хүн чамаас султаа галт ийсэн гоо. Окей, за хоёр дахь no гэл. Ингээл хүн ингээд тэр no yes yes-ээр ингэж өөрийгөө нөгөө удирддаг нэг тийм бас сэтгхүү байдаг. Яг тэгэж бодоол тэгэл нэг хүн надаас харсан өнгөтлөө хямарч унаал, мөрөөдлөө орхиол, бизнесээсээ гараал тий амбай гэж гутраал ингээл явах ямар шаардлага байхгүй штэ. Олон нөөдийг давж иж Есүд байгаа. Тэгэд манай үйл хөдлөлтөөр ч гэсэн 2 сар борлуулалтгүй байхын тулд бидний хувьд бол байдаг юм. Тэгтээ тэрэн дээр ерөөсөө шантраад ах тийм сэтгэл зүгэл байх хэрэгтэй. Тэгээ анханасаа энэ борлуулалтын сэтгэл зүг ингээд зүг суллаачих юм бол дараагийн их амархан болчихдог. Магадгүй өнөөдөр хоёулын подкастыг сонсож байгаа хүмүүс нэгэнт энийг мэдсэн юм чинь дараагийн удаад нөө гарахад хямрахгүй л ах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Ер нь бол бүхэл салбарт энэ no гэдэг юм чинь гарч ирж байгаа ш. Одоо энэ их хурлын гишүүд чинь сонгуульд ингээл дэвшээл унаал басаал тий. Тэгжиж ч одоо манай хууч X юм хэлэгчид хэдэн удаа сонгуульд доошин шал дээрээ бууж инээ тэр олж иж гарч ирчихсэн тий. Харин тий. Бидний амьдралч тэр одоо турах процесс, тэр тархалах процесс, тэр одоо үсээ ургуулхад тэр дандаа л yes no-уд байж л гэдэг. Тэгээд нэг жам мэсний үзэгдэл байгаа тийм fail mail гэж харахгүйгээр яг ингээд энэ нэг no байна, хоёр no байна, гурван no байна. Ингээд бодоод тэгэл энийг ингээд нөгөө өөрийнхөө менталитед ингээд бүр гүн суулгачаар тэгээд нэг сайхан сэтгэл аягүй өдрөг болчихдээ шүү дээ. Урангой маань бас одоо маш гоё тийм чухал үн цэнтэй сургалтуудыг бас хийдэг. Тэгээд яг борлуулалтын сургалт хийдэг. Тэгээд одоо захиалгаар сургалтууд хийдэг гэж сонсч ирсэн. Би тэ юу гэж бодсон бэхээр өөрөө нөө борлуулалт хийдэг болсон чинь яг юу заад юм бас сууж үзэх юмсан гэж яг нэг бодогдчихсэн л та. Тэгээ дараа нь яг тэрэнд суух бас боломж алдаагүй нууц биш бол энэ сургалт ямар хуу одоо системтэй явагддаг хэр хугацаанд гол өгдөг мессеж энэ нь юу байдаг вэ? Уул нь бол анханасаа энэ манай нэг компани дотоод ажилчтай бэлтгэдэг сургалт тахгүй юу 4 цагийн. Тэгээд яг нэг үйл хөдлөлтөөр ажилтан байх, борлуулагч байх, бие авч явах, харилцаа, know how, техник, борлуулалтын нууц аргууд гэл ингээл бүх юм багтсан байдаг ийм сургалт байдیں۔ Тэгээд нөгөө энд тэнд ингээд бас урангуйч борлуулалтын сургалт хийгээд өгөөч, манай борлуулалтын ажилтныг бэлтгээд өгөөч гэх тэгэхээр нөгөө сургалтаа хийгээд яваад гэсэн чинь манай компани ажилчдаас алтан бичиг ирдэг байхгүй надаа. Яасан гэсэн чинь цаглаа ингээд энэ манай компани хамгийн үнэтэй юм байсан чинь та ингээд хүн болгонд очиад заагаад ах юм бид нэр эсэргүүцэж гэдэг. Тэгээд би нөгөөдгөө яаснасаа хойш энэ тэн нэг сургалт хийгээ болцсон. Яг л миний хамтарч ажиллаж байгаа хүмүүсээс тэр сургалтаа тэгэж хайрлаж байхад нь би л ингээл нэг карьерэн дууссан хүмүүсийн сургалт хийгээл яваад идэг штеп. Тэр шиг ингээл нэг тийм сургалт хийгээд гэж бодоо. Яг л энэ сургалт их миний үндсэн орлого бол биш байхгүй юу. Үнэхээр мэдхийг хүсэж байгаа хүмүүс хамбал группээрээ найз нөхдөөрөө одоо чартераараа ч юм уу ингээд групп болоод сургалт авъя гэх юм бол болохгүй юм бол байхгүй. Гэтэ би энийг ингээл одоо зарлж марлаал тэг ингээл цаг маг товлоод ингээ гэж бодоагүй. Тэгтээ Facebook-аар ирж байгаа маш олон мессежүүд, Instagram-аас ирж байгаа мессежүүд дотроос нөгөө гарааны бизнес эхлэх гэж байгаа сонирхолтой хүмүүс аягүй их байд юм билээ. Тэгээ нөгөө монголчууд ажил олоход бас хэцүү болсон. Хүн өөрийгөө олоход бас хэцүү үед би бас хүн болгонд туслаад ингээ менторшип хөтөлбөр хийхээсэн гэж бодсон. Тэгээ менторшип хөтөлбөрөө бол 1 сард хийх, 2 сард хийх байсан чинь коронавирус гараад хойшлцсан байгаа. Тэгээд энэ бүх сургалтын үр дүн бол бидний одоо neurology тархитэй тархины үйлдэлийг л бид нэр аягүй сайн сурна гэсэн үг. Тэгээд тэр тарих ямар үйлдэл яаж реакц авдаг би ингээд сургалтын хөтөлбөрт ингээд оруулсан болохоор GM ч вэ нөө багш вэ нөө salesman вэ нөө хамаагүй ерөөсөө одоо нэг Facebook шимэл оюухан гэдэгтэй адилхан бид нар яг хүмүүс ингээд тархилуун ингээд тархинд нь ингээд мессежүүд нь хийгээд өгчдөг. Бид нар ч явахтай одоо ингээд миний сургалтын хөтөлбөр өөрөө. Тэгээ би өөрөө амар олон хэрэгтэй хэрэггүй сургалт, амар олон хэрэгтэй хэрэггүй ном уншаад бүр ингээд одоо хаширсан. Тэгээ Монголд байгаа бүхэл борлуулалтын том сургалтуудыг бүхэл томчуудыг авчирж яриа хийлгэж ингээд сонсон. Тэгээд яг манай үйл хөдлөлтөөр тийм үр дүнтэй юм байгааг болох нь өөрийнхөө сургалтын програмыг гаргаад ингээд явж байгаа. Сургалтанд бол хамгийн чухал юм бол борлуулалтын техникүүд байдаг байхгүй юу? Зөв нэг аргууд байдаг шүү дээ. Ингүүл ингэчтийн билээ хүмүүс энэ гэсэн аргууд аягүй чухал байдаг. Тэгээд яг борлуулалтын 12 үндсэн аргыг хэлж өгдөг. Тэгээд сошиал медиа хэрэглэх. За тэгээд бүтээгдэхүүн одоо бие авч явах байдал ч юм уу. Тэгээд ингээд сургалтын дараа хүмүүс бүр ингээд бүр зөвлөж чанлаа бүр би ярцаа сонсоод гэл амар тэгдэг. Ягаад гэвэл бид нар чинь тэр хүнд нь биш ингээд нөө тархины үйлдэл дээр ингээд ажиллаад байгаа болохоор зэрэг хүнд аягүй сайн хүрдэг. Тэгээд рекламдж байгаа юм бол биш. Дээрэс нь би баян хийхгүй. За байхгүй. Гэхдээ яг ингээд бөөнрөөд сургалт
Тэгээ яг гэх юм бол тодорхой төвшөнд бол өөрийнхөө туршлагыг хуваалцахад бол асуудал байхгүй. 12 арга гэдэг маань урангойгийн маань боловсруулсан 12 арга гэж ойлгож байна. Борлуулалтын арга болгон чинь улс болгонд өөр ахгүй. Жишээлбэл Америкт чи амар сайн листингтэй байж амар сайн борлуулалт хийн гэдэг бол Монголд шал өөр. Чи амар их листингтэй байгаад сайн борлуулалт хийж чадахгүй. Нэрсэн жигсаалттай. Одоо лист гэдэг нь. Үйлдвэрлэл хөрөнгийн зарах листинг байхгүй нэг байрнууд. За биднийхээр бол нэрсэн жигсаалтаа. Үнэхээр олонтой байлаа гэж борлуулалт хийж чадахгүй. Монголын соёл гэж байна. Хүмүүсийн онцлог байна. Одоо валютын ханш байна. Үйлдвэрлэл хөрөнгө худалдаж авдаг улирал гэж байна. Хэрэглэдэг бүтээгдэхүүнд улирал гэж бас байна. Тэгээ цаг хугацаа гэж байна. Ингээд нөгөө энэ болгоны чинь нийлүүлээд ингээ Монголын системд харуулахгүй болоод яг Америкийн борлуулалтын систем Монголд ингээд буухгүй байгаа байхгүй. Жишээ нь одоо Дональд Трампын бизнесийн модель Монгол хизээч буухгүй. Тэрийг яг монголжуулж ижил байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо маш олон ном уншиж кино үзэж стан нэрээ энэ борлуулалт гэдэг салбарт өөрийгөө бэлдсэний одоо нөгөө яг Монголын зах зээл дээр бэлдснийх нь ганц давуу тал нь бол яг тэр мэдрэмжүүд тэр хакууд байгаа юм л да. Тэгээд яг ингээд суухаар нэг амар тийм мэдгүй юм ярьдгүй. Тэгсэн мөртлөө ингээд яг гол поинтууд энэ. Яг ажилтдаг гол поинт. Хамгийн чухал юм чи өөрөө хамгийн энгийн юм лээ тийм шүү дээ. Тийм баг нууцсан тий. За тэгвэл одоо төгсгөлт нь одоо оронгойгийнхаа одоо асуултыг өөртнүүлтэй одоо асуулт гэдэг чинь тэгээд яг бас боломжтой бол ингээд яг чиний нөгөө нэг ашигладаг тэр гол одоо бас дурддагдаг өнгөрсөн тийм аргачлууд ч юм уу тийм зүйл байвал бас хэлж өгөөч гэж хүсэж байна. Үнэхээр яг борлуулалтын хүн болоод яг борлуулалтын борлуулалтаар амжилттай бай, нэмэлт орлоготой бай гэх юм бол хүн ихлээд одоо ингээд тэрийг хийхийг ингээд тавчилсан аргуудыг мэддэг тийм юмээ сонсчвал аюу амар. Анханасаа зөв сэтгүүгээ бэлтжүүл. Тэгэхгүй бол ингээд өөрөө алдаг оног явж байгаа зөв буруу толгоонд ойлгочаал тэгэл тэрийгээ зөв гэж бодоол нэг хүн хэлэнгүүл нь хувраал ингээд нааш цаашаа яваад иж болохгүй штэ тий. Тэгэхээр болж өгвөл анханасаа борлуулалтын тухай зөв сэтгүүг авахын тулд зөв одоо кино үздэг ч юм уу, ном уншдаг ч юм уу зөв хүнээсээ зөвлөгөө авчвал аюу зүгээр. Тэгээд борлуулалт гэдэг бол дандаа багийн тоглолт гэдэг. Өөрийнхөө багийг яг л өөрийнхөө онцлогоор ингээд сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд ингээ яг борлуулалтын талаар ярихаар айгүй хэм ярих хэрэгтэй болчихсон. Ярьж болно. Тэгээд одоо ингээд багаараа ингээд уулзсан бол би өөрийнхөө туршлагыг хуваалцаж болно. Үнэхээр яг өөрөө ингээд мэдхийг хүсэх юм бол миний влогуудыг бас үзэж болно. Влогууд дээр миний дандаа борлуулалт. Урангой алтан гэрэлгээд YouTube дээр ингээд хайгаад үзвэл тийм маш сонирхолтой влогууд байдаг тийм. Ер нь одоо юу болгон дээр влог болгон дээр борлуулалтын хакууд шингэсэн байдаг. Тэрийг ингээд яг энэ яг юу борлуулах гэдэг энийг яриад байна гэдэг ингээд хүн сонсох юм бол тэнд бас ингээд яг хичээл шиг бэлэн байдаг. Англи хэлний орчуулгатай болохоор бас англи дээр английнхаа мэдлэгийг сайжруулангаа ингээд давхар үзэн явцдаг шүү дээ. Өг мөг сураад байх юм. Тийм тэгчиж болно. Тэгээд үнэхээр сайн борлуулагч болох юм бол тэрийг нийлүүлэлт гэсэн мэдрэмжэл аягүй сайн мэдрээл явцгаад болох байх. Яг одоо амар туршлагатай уншигл яриад байгаа боловч 2021 оны одоо 4 сарын байдлаар байгаа зах зээл дээр хин одоо энэ зах зээл дээр ингээд яг өдөр болгон ажиллаад мэдэж чинь тэр хүндээ зөвлөгөө өгвөл зүгээр шүү дээ. Тэгвэл бид нар 1990 оны борлуулалтын ном уншиж тэрийг одоо хэрэгжүүлэх гэдэг болохгүй шүү дээ. Тэгэхээр зөв цаг үедээ явж байгаа юм борлуулагч нартай илүү ойрхон байгаа тэдний мэдээллийг ингээд аваад авах юм бол бас аюу гол юм тавчилдаг л да. Тэд подкастт орсон баярлаа. Тэгээд амар яг найзтайгаа ярьж байгаа юм шиг илэн далангуу ярьчлаа. Уулнаас аюу найзтайгаа явуулцлаа гэж ярьж ирсэн. Хүмүүст ухаантай ярьдаг байхгүй би. Одоо зүгээр хамаа намаагүй тэгдэг ингээд заагаад байгаа. Манайх ер нь тийм энгийн дээртэй. Тэгээ дээрэс нь санаа зовлтгүй яа гэх нөгөө амын идэх хүмүүс ч харцсангуй тийм эерэг хандлага сайтай. Тэгээд яг авахыг аваад те гихэнгээд өөрснөө тэрийг болоо шүүж чадна. Тэгэхээр чи ерөөсөө санаа зовлтгүй. Тэгээд өөрсний хэдий нөгөө цөөхөн хүрээлтэй ч гэсэн харцсангуй нөгөө чанартай хүрээлээдэг учраас яг энэ дээр бас одоо мэдлэг туршлага харамгүй хуваалцсанаас баярлаа. Зөвхөн би юу гэж нэмж хэлмээр юм гэхээр урангойгийн маань UA Properties цэг юм байна гэдэг те вебсайт гэдэг. Тийшээ бас ороод үзээрэй. Үйл хөдлөх хайж хахад ер нь айгүй эвтэйхэн. Тэгээд ингээд үзэх тэр харагдах байдал ингээд англиал юм хом дээр таны бусад бизнест ч гэсэн бас айгүй санаа авах юмнууд гарна. Тэгээ би ингээд гой ингээд байрмаар үзмээр яг хайгуу ч гэсэн ингээд тэр үедээ урангойгоо үрж үздэг байхгүй амар гой сонирхолтой ингээд
гоё санаа авдаг. Тэгээд тэнцээс бас тодорхой хэмжээний сэтэл авдаг. Тэгээд оронгойгийн маань бас Twitter, Instagram, одоо Facebook-ыг бас дагаарай. Тэгээд тэнцэнээс бас яаж сошиалаа хөтөлж जैन те бас одоо миний нэг сошиал хичээл орж исэн. Тэгээд яг нөгөө сошиалын ингээд медиагийн одоо инфлюенсерүүд нөлөөлөгч нар гэдэг ингээд мэдээж олон дагагчаараа гэвэл жоо өөртөө. Гэхдээ яг бидний хувьд хамгийн ойрхон төвшөнд байгаа. Тэгээд сайн үлгэрлэл болох үс нь надад чимчиг санагддаг байхгүй. Тэгэхээр би хүмүүсэд бол за энэ хүнийхээ дагаж үзээрэй гэж бол хэлдэг. Тэгэхээр одоо нөгөө постных нь хэдэн хувьдаа тэр өөрийнхөө бизнесээ танилцуулж ийн хэдэн хувьдаа гэр бүлээ одоо тий одоо бичиж ийн яаж мэдрэмжтэй ажиллаж ийн тэр болгоныг бас та хэд маань дагаж бас сураарай. Тэгээд бас санаа аваарай. Тэгээд өсвөл бас баг командаараа оронгойтой маань холбогдоод сургалтууд бас авах боломжтой байна. Тэгээд үнэтэй цагаа зарцуулаад ирсэнээр найздаа баярлаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Цөм рекламд болчлаа. Баярлалаа бүгд. За